бид нар юу хин юм бэ гэдэг тал руугаа эхлээд өөрсдөө эхлээд таньжиж дараа нь өөрсдийнхөө ирээдүйг харуул илүүх оновчтой юм шиг санагдаад байгаа байхгүй. Оновчтой юм шиг. Тэгээ Монголын нус тавчааг бол та нар уншсан уу? Хамгийн сүүлд хэзээ уншсан? 10 жил байх та. Монголын нус тавчааг нь юу гэж эхэлдэг вүлээ? Ааха. Тийм. Тэрний өмнө дахиад үг байна. Өмнө. Нэгдүгээр бүлгийн хамгийн нэг төгөлбөр. Энэ дөрөв төгөлбөрөөс би гисэн байхгүй. Нэгдүгээр хөлбөрийг бол та нараас асуух гээд ингээд Монголын нус тавчаав нь юу гэж эхэлдэг вүлээ гэдэг. Тийм. Энэ хамгийн бахархалтай юм нь хамгийн нэгдэх үг нь байдаг байхгүй юу? Уг нь Монгол хүн бүр ингээд хорхоотой ар гэж байдаг тийм үү? Хорхоотой араа болгондоо 100-аад явж явах хэвээр үг нь нэгдэх хөлбөр байдаг. Нэгдэх ихний үг нь. Юу гэхээр Чингис хааны уг язгуур дээд тэнгэрээс зайтай турсан. За тэрнээс хойшх нь бол хүний нэр ороо явчихна хамаагүй. Тэгэхээр гол ач холбогдол нь Чингис хааны орхичих юм бол язгуур нь дээд тэнгэрээс зайтай турсан. Энэ юу гэсэн үг вэ? Тэ. Дээд тэнгэрээс зайтай турсан. Заяагдах гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Сайн ойлгуул. Сайн ухуул ингээд ухуул. Өгсөн гэсэн. Аа. Тийм. Юу цаанаасаа байгалаасаа төрөхдөө тусгай төрсөн гэсэн санаа байж магадгүй тийм үү? За, еврейчүүдийн ихэнх одоо номуудыг уншиж байхад тэд нар бурханд эвээгдсэн ард түмэн гэж өөрийгөө үздэг байхгүй юу? Эвээгдэх. Эвээгдэх, заягдах хоёрын хооронд ямар ялгаа байна? Эвээгдэх чинь яг айгүй хэцүү байх юм байна. Тэглээ. Угаасаа заягдсан. Тэгэхээр дэлхий дээр хоёр том үндэстэн ч гэх юм. Ер нь эртний үндэстэнгүүд дотор өөрийгөө тийм бусдаас арай өөр гэж нийтээр итгэдэг, тодорхойлдог. Тэгээ тэрийг ном сурах хичгтээ ингээд их сурвалжтай бүр зориуд бичгээр тэмдэглээд үлдээсэн тийм хоёр үндэстэн байхгүй. Нэг нь бол еврейчүүд. Еврейчүүд гэхдээ өнөөдөр бурханд эвээгдсэн учраас тэд нар яаж яах гэж өөрсдөө итгэдэг учраас дэлхийн эдийн засгийн 60 орчим хувийг еврейчүүд бадж байгаа тийм үү? 60%. Нобелийн шагналтангуудын 33% нь еврейчүүд. Дэлхий дээр 100 шин нээлт хийхэд бараг 50-60 нь еврей гаралтай хүмүүс тэр нээлтийг хийдэг гэж байна. Бурханд эвээгдсэн ард юм баггүй. Заягдсан нь яач вэ? Заягдсан нь. Зайцсан гэдгийг бид нар мартсан баг шиг ихэнх нь. Бидний оюун санаанд бүр байхгүй болсон. Энийг байхгүй болохын тулд сүүлийн 300 жил дэлхийн хүн төрөлхтөд ажилласан байхгүй. Манжууд 200 жил ажиллаад бүх соёлыг устгаад, шашныг болиулаад, юу гэдгийг бүх юмыг болиулаад ингээд аль болох мартах нь болох гэсэн. Дараа нь Оросууд орж ирээд уг одмыг бүгдийг сөнөөгөөд ургийн бичгийг устгаад тэгээ дараа нь цагаан сар ч юм уу наадан баяр наадан бүх юмыг тэмдэглэхийг болиулаад, дээлээ өмсөхийг болиулаад, Чингис хаанаа яриулахыг болиулаад. Энэ нөгөө бидний дотоодод байсан бид нар дээд тэнгэрээс зайтай гэж бодож исэн омогшлыг устгахыг бүх чадлаараа хийсэн. Бид нар мартсан. Харамсалтай нь одоо сүүлийн 27 жил гэсэн чинь барууны либертар ардчлал гэдэг юм орж ирээд бүр чи хинч дэлхийн 7 төрбөнд яг адилхан. Юугаараа ч илүүш айгууд л дотоо. Чи боловсруулалтгүй харанхуй бүдүүлэг гэдэг ингээд сэтгэх боллоо. Энээс болоод бид нар үндэснийхээ хувьд өөртөө итгэхийг болчих. Магадгүй заягдсан гэдэг юм байдгүй байж магадгүй. Тэгвэл яагаад би өөрийгөө тэнгэрээс заягдсан, тэнгэрээс зайтай дурсан гэдэгт итгэж яагаад болдгүй тийм үү? Ямар гэмтэй? Ямар ч гэм байхгүй. Харин ч инглээ гэд би тэр итгэл үнэмшлээс ирч хүч аваад цаашаа ингээд бүр дараагийнхаа хийж бүтээх ажилдаа ирч хүч авдаг бол тэр үш хэрэгтэй юм алга тий? Тэр үш хэрэгтэй юм алга. Дээд тэнгэрээс зайтай дурсан гэж байна. Дээд тэнгэрээс. Энэ өнөөдрийн монголчууд бидэртэй холбоотой. Тийм ч учраас магадгүй манай улс орны монголчууд бол одоо энэ тэнд явахтаар бид нар арай өөр л гэдэг байгаа шүү дээ тийм үү? Арай өөр байдаг л өөрийгөө яриад байдаг. Арай ухаантай гэдээ яриад байдаг. Тэгээ яагаад тийм байгаа талаар авахт ярихгүй байхгүй. Зарим тэр нөгөө хотлаа чи яг адилхан л гэл ингээд байгаа. Тэгээ тэр гайхамшигтай нуус тавчаа маань ер нь бол зүгээр хүн төрлөختөнд 2-3 тийм том хүчийг сурах судрууд байна. Христийн ертөнц бол Библийг ингээд үг болгоноор нь өсөг болгоноор нь зүйл заалт болгоноор уншиж тайлбарладаг тийм үү. Энэ үгний цаан чинь тийм утга байгаа шүү тэгж ойлгодгийн Иохан тэгсэн ертөнцийн эзэн тэгсэн ингэсэн гэдэг ингээд яриад яваад. А бидний ариун Библи бол энэ байхгүй юу? Буддистууд бол алтан гэрэл судар айл болгонд байх алтан гэрлийг авч бол асал аваар
өргөдөхгүй одоо хил ном дайрахгүй гэл ингээл айл болгоныг алтан гэрэл содортой тийм үү? Уг нь Монгол улсын ерөнхийлөгч энэ юг одоо нуус товчоог дээдлж айл болгон залах зарлиг гаргасан. Харамсалтай нь бид нар нэг сөхөж үзчихад дүү авах гэж нэг уншичаад тэгээ шидсэн бохгүй бус номтойгоо адилхан. Биш, уг нь болдгсон бол та нар энэ номоо бурхан дээрээ тавих хэрэгтэй. Жилдээ нэг удаа тоослоно гэж ярьдаг тийм үү? Ном судартай айл чинь жил болгон нэг номоо уншвал тоослол болдог тийм үү? Яг тэр шиг өөрөө энэ номоо жил болгон тоослоод нэг уншчихжээ. Нэг уншчихжээ. Тэр өөрөө юу гэхээр чи хинбэ цаашаа хаашаа явах вэ гэдэг талаар эхлэл нь тэр байх болно гэж ойлгож. За үгээс эхлэе. Монголын нууц товчоо гэдэг ном баг. Нууц гэдэг чи юу гэсэн үг лээ? Нууц гэсэн үг тийм үү? Ямар юмыг нууц гэдэг юм тэгвэл? Юу ямар ч нууц юм. Аа. Тэ. Нууц. Яагаад нууцын юм тэгвэл? Тэ, ямар шалтгаан юм бэ? Тийм. Хин нэгэн хүн бити мэдээсэй гэж. Хинд ч мэдүүлэхгүй, ойлгуулахгүй, одоо юу гэдэг нь те одоо мэдэгдэхгүй гэж тэгж нууж байгаа хөөх тийм үү? Хин нэгэн хүн мэдэгдэхгүй гэж нууж байгаа. Тийм учраас эндний цаана нууц юм байна гэсэн үг байна тийм үү? Энэ номны цаана маш их нууц байгаа гэсэн санаа. Хинд ч мэдэгдэхгүй, ойлгохгүй, хөндлөнгийн хүн уншаад ойлгохооргүй тийм нууцуд байна гэсэн санаа. Товчоо гэхээр юу гэсэн үг лээ? Товчилсон, хураангуулсан тийм үү? Товчилсон, хураангуулсан, он цагийн товчоо гэж ярих дээр тооцсон гэдэг утга гарч иж юм уу? Товчлоод, хураангуулад, он цагийн дараалд ороод тэгээд тоочод бичсэн гэсэн санаа байхгүй юу? Тийм байгаас тийм учраас Монголын нууц товчооны бүх өгүүлбэрүүдийг ингээд дугаарлаж бичсэн байгаа шүү дээ. За тэгсэн дөрөвдүгээр өгүүлбэр дээрээс эхлээд бүр эд шид шиг юм гараад байна. Дубоо сохор магна дундаа ганц нүдтэй 3 нүдлийн газрыг харах бөлгөө гэнэ. Духан дээр нэг нүдтэй хүн тийм үү? Гэхдээ 3 нүдлийн газрыг хардаг гэнэ. За дараа нэгэн өдөр дубоо сохор добуу мөргэн дүүтэйгээ бурхан халдун уулан дээр гарав. Дубоо сохор бурхан халдун дээрээс харвал түнхлэг горх руу нэгэн бүлэг иргэн нүүж яасан. Дубоо сохор өгүүлдөрөн тэр нүүдэл иргэний дотор тэрэгний мохлогны өмнө нэгэн сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй л добуу мөргэн дүү чамд гууж гэргий болгоё гэж гээд түүнийг үзүүлэх добуу мөргэн дүүгээ илгээвэ гэдэг чинь. За энэ цаана ямар нууц байна гэд одоо зөвхөн энэ 3 өгүүлбэрийн цаана байгаа нууцыг хальт нээхийг хичээе гэл. За магна дундаа нүдтэй хүн байж болох уу? Ганц нүдтэй. Тэгсэн мөртлөө тэр 3 нүдл газар хардаг юм л дээ. Нэг нүд 3 нүдлийн газар гэдэг чинь ямар хөө зайв? Километрээр ярил. Үгүй. Тэр нүүдэл гэхээр хараа ингэн өглөө босоод одоо юу гэдэг гэрээ ачаалаад гэрээ өхөр тэрэгэн дээрээ ч өдөг юм уу, тэмэн тэрэгэн дээрээ ч өдөг юм уу, морин тэрэгэн дээрээ өдөг юм ачаалаад малаа туугаа нүүн. Явлаа явсараад өдөржингөө явсараад оройн газар очиж буухыг нэг нүүдлийн газар. Тэ. Явган хүн цагт хэдэн километр хурдтай явдаг юм? Хөөе. Марафоны тамирчид тэгж гүн. 5 км. 3-аас 5 км байхгүй явган. Тэгэхэд чинь 8-аас 10 цаг нүүж ин л да. Дор хаяж хэдэн километр явах нь? 30-аас 50 км. 3 нүүдлэгтэр хэд болох нь? 150. 90-ээс 150 км-ийн газрыг харах нь тийм үү? 90-ээс 150 км. Тийм учраас хуучин өртөөч нэг өртөө гэж байгуулагддаг байсан тийм үү? Өртөөч нь бол 30-аас 50 км газар нөгөө булаг шан ус амныхаа усыг бараадад байгуулцдаг. Тэр нэг хүмүүс ингээд жин ч юм уу ингээд явсараагаал за энд буулаа, энд буугаа сайхан амраа тончлоо, маргааш тийшээ ингээд замчилдаг тийм байхгүй. Тийм учраас өртөө гэж байгуулагдсан. Яг тэр шиг 30-аас 50 км газар нүүн. Тэгвэл 3 нүдлийн газар гэдэг чинь одоо Улаанбаатар хотын ойрхон байгаа 3 нүдлийн газар байгаас хот суурин газар юу вэ? За Төв аймагч нь бол нэг 2 нүдлийн цаанал, нэг нүдэл ч юм уу тэрний цаанал шүү дээ. Налаах бол нэг нүдэл байна тийм үү? 100 км Багнуур. Ийшээ явал Лүм байна. Ийшээ явах юм бол Өрхөн байна тийм үү? 100 км-ийн тойрогт ингэ бодох тийм шүү дээ. Тэгээ орчин үеийнхаар яриа л та. Би одоо үгдیں те. Манай дөө чи юм лээ. Бааса очир манай дөө байна гэж. Бааса очирыг би дагуулаад цэцэг гүн дээр гарсан байхгүй. Цэцэг гүн дээр гарчаад бааса очир. За миний дөө бол эхнэр авахт начжээ те.
Багнуур дүүргийн тамгын газрын өмнө нэг хар жип ирээд зогсчлоо. Тэрний уртал дээр одоо ийм шар цамцтай нэг шар устай хүүхэн байна те. Тэр хүүхэн хүнтэй суугаагүй бол өнөөрөө хоёлоо очиж панаалт. За явъя гэд явсан ба шүү дээ те. Энэ боломжтой юу? Тэр нь үлгэр том юм шүү дээ. Аа. Тэр нөгөө Чамаас заягдсан. Тэгвэл дубаас охор яатсан хүн байх нь? Ямар хүн байх нь? Юугаасаа, юугаар, юу? Ямар хүн байна вэ? Тэгвэл заах өдөр заягдсан байж болдог. Орчин үеийн хэллэгээр бол ямар хүн байна? Зүм бэлэгтэй, тэр мэдрэмжтэй, мэдэрдэг одоо юу гэдэг нь те? Мэдэрхүүн хөгжсөн. Тийм учраас нөгөө бэлгийн мэлмий гэдэг чинь энд байна шүү дээ, тийм үү? Тэр нь хөгжсөн 100 км-ийн тойрогт байгаа юм зүгээр алган дээр байгаа юм шиг хардаг тийм хүмүүс юм шүү дээ. Тэргээр нь ягтлаад бид нар дубаас хор духан дундаа, магна дундаа гэж шүү. Магна дундаа гэдэг чинь яг байга газрын зааж гисэн байгаа шүү дээ. 3 дахь мэлмигийн байга газрын зааж гисэн. Магна дундаа нэг нүдтэй, ганц нүдтэй 3 нүдлийн газрыг харах болгоо гэж. миний нүд ч бас нэг нүдтэй миний байгаа даа. Санаа авсан байж магадгүй тийм үү? Санаа авсан байж. Тэгнь. Маш их судалт. За, тэгсэн гинэ. За, нэг өдөр тэгсэн. Тэгээд одоо юу гэдэг нь те? Добу мэрэгэн дүүн жишээлбэл одоо тэр айл гэр бүлийн дараагийн ихтгэл найдвар байсан юм шиг юм л жоохон гайгуурсан явах гэдэг. Мэрэгэн гэдэг ойлголт гараад ирчих. Мэрэгэн гэдэг чинь ямар хүнийг хэлж байгаа лээ? Ер нь оновчтой шийдвэр. За, тэгдэг. Мэдээж тийм байна. Нуусмар мэрэгэн байж mag. Тий. Оновчтой шийдвэр гаргадаг болохын тулд тэр хүнийг яасан байх нь? Сургасан. Одоо боловсралтай хүн нөхгүй амьдаа. Тухайн цаг үеийнхаа магадгүй зүгээр энэний цаана бол монголчуудыг харж байхад бол мэрэгэн хүн гэж их хвчлэн мэрэгэн ард мард гэдэг тэр бичиг үсэг тайлагдсан хүн хэлжсэн байгаа байлаа. Тэгэхээр тухайн үед бичиг үсэг байсан магадгүй тэр нь бол дабуу гэдэг дүүдээ бичиг үсгээ харуулах намнах эрдэмэ зөв шийдвэр гаргах ур чадварыг зориуд бэлтгэжсэн тийм хөлтнө байх магадлал. За тэрэгний мохлогны өмнө нүүдлэрийн дотор тэрэгний мохлогны өмнө нэг сайхан хэн сууж явна гэдэг. Зүгээр яг мохлогны өмнө хэн суудгийг? Тэрэгчин суун тийм үү? Тэрэгчин суун. Одоо нэг үнсгэлжин дээр гардаг шиг юм байхгүй юу? Үнсгэлжин дээр гардаг шиг үзэсгэлэнтэй төгөлдөр охин тэр тэрэгэн дотор нь сууж байсан болохоос өмнө нь суухгүй л дээ тийм. Өмнө урд нь бол тэрэгний хөдөж сууж байгаа байхгүй. Тэгээ тэр тийм үзэсгэлэнтэй охин байсан. Тэрийг бол анзаарч харсан баг. Тэгээ дүүгээ илгээсэн гинэ. Илгээв гэдэг чи юу гэсэн үг лээ? Яваас. Яагаад явуулдаг гэж юм бол тэгвэл? Аа. Цагтл илгээв гэж яадаг. Илгээмж илгээв гэхтэр яадаг юм? Энэ одоо юу гэдэг чинь байн бас нэг илгээдэг шүү дээ. Илгээдэг. Тэгэхээр энэ илгээх гэдэг үг чинь явуулахаас юугаар ялгаатай юм тэр би дэлгүүр яваад ирэх гэж байгаа байхгүй тийм үү? Ажилдаа яваад ирэх гэж байгаа. Хол байхыг хэлж байгаа байхгүй илгээр. Нөгөө 3 нүдлийн газар байсан гэдгийн бараг нотлохоо нь энэ илгээ гэсэн үгээр байхгүй. Ер нь нуус тавчааны үгүүд гэдэг нэг тийм эхний өгүүлбэрүүдээр байсан юмнууд 2 3 дахь 4 дахь өгүүлбэрээр очиод ямар нэгэн үгээр тэрийг нотолдог байхгүй юу? Нотолдог тэгж гаргалгаагаа нотолдог. Түнхэлэг горих гэдэг бол бурхан халдуундаас жижигхэн горих байхгүй юу? Тэрлүү 3 нүдлийн газар илгээсэн гэдэг чинь явчоод ирсэн нөхөр мороор явсан бах явсаар гаад очиход орой очсон тийм үү? Орой очсон учраас гэр аваагаар нь барилцах хэрэгтэй болно. Одоо юу гэдэг нь те хон молыг хаталцах байх хэрэгтэй болно. Гэх мэтэр ингээ ажилд нь тусалж байгаа байхгүй юу? Туслах явцдаа нөгөө хүн чинь нэг чинь одоо олж харж ин л те. Нөгөө тэргийн дотор суудсан байсан нандаа амтны чи одоо харж байгаа байхгүй. Тэгээ ааш зан нь ямар хүн юм бэ? Ажил үйлс нь ямар хүн юм бэ? Царай зүс нь ямар хүн юм бэ гэд хараад. Тэгээд ирсэн хүнийг гэр бараанаас барилдсан хүнийг монголчууд за манах гэрээ өрчлөө одоо явах хөлөө. Хоноод явчих те. За хонохдоо дахиад нөгөө хүүхнээ харна тийм үү? Тэ болох нь болохгүй нөө надад тийд нийцэх юм уу нийцэхгүй нөө гэдэг амьдаа очиж шинжсэн байхгүй. Тих боломжийн байсан учраас бүр зориуд нүүдэл хийж байгаа иргэнлүү явуулсан байхгүй. Тийм учраас төөс суурин байхад нь явуулж болно шүү дээ. Хин тэгээ байж гэнэ очиж үзчихэд иргэж явж болно. Тэгээгүй нүүдэл хийж байгаа иргэнлүү явуулсан нь тэр хүний айс зан ажил үйлсэн одоо юу гэдэг нь те царай зүс юу мөн ямар хөө юм бэ гэдгийг зориуд тэр нүүдэл дундаас шилжүүлэх гэж байна. Тэгэхээр дубаас охор юу гэхээр шатар дээр бол нүүдэл гэхээр юунд хэрэгэлдэг лээ?
3 нүдийн дараахыг тооцож чадахгүй бол чи шатар тоглох хэрэггүй гэж байна шүү дээ. 5 нүдэл гэж бас ярьдаг. Тийм үү? Энэ ямар хүний шинж вэ? Энэ мэрэгнээс гадна стратегч واخгүй. Стратегч. Тэг бодлоготой стратегч. Тийм учраас дубаас охор явахдаа маш бодлоготой, алсын хараатай стратегч хүн байсан байхгүй. Тийм учраас за би энэ дүүгээ өөдөн татахын тулд дүүдээ нэг сайн ихнэр болоод авчи. Сайн ихнэрээ өөрөө нь явуулж үзүүлээ. Дүүнээс нэг жоохон бүрэг мөрөгдөө тиймэрхүү номын амтан байсан байж магадгүй шүү дээ. Тэгээд ихтэй нүүж байгаа айл руу яв зориуд явуулаад очиж үзүүлээд ингэж байсан. Тэгээ олоод ирсэн. Хэнийг олоод ирсэн блэ? Алунгог. Алунгог. Алунгог хатныг олоод ирсэн. За Алунгог хатан ягаад хатан гэж нэрлсэн бол? Хатан гэж ямар хүнийг хэлдэг юм? Эндээ суугасаа хатан гэж юм асуусан. Гүү. Суухаас өмнө хүн хатан гэж байхгүй. Байхгүй. Суусны дараа олгосон цол бол чивэрж байгаа байхгүй юу? Хатан гэдэг чинь хаан хүний ихнэр байхгүй юу? Добуу мөргэн тухайн овгийн удирдагч лидер нь байсан энэ Алунгогийн нэр цолоос харагдаж байгаа хөөх тийм. Зориуд бэлтгэгдсэн тийм. Хатан суусны дараас хатан болсон учраас добуу мөргийн явах тэр овгийн лидер удирдагч нь байсан. Добуу мөрг. За Алунгоо добуу мөргэн дээрээд бүгүүнүүтэй бэлгүүнүүтэй гэж хоёр хүүхэд төрүүлсэн. Добуу мөргөн үгүй болсон. Добуу мөргөн үгүй болсны дараа дахиад Алунгоогоос тухай хатаг, тухай салжи, бодончор муухаг гэд 3 хүүхэд гараад ирсэн. Дахиад 3 хүүхэд. Тэгсэн чинь нэг өдөр бэлгүүнүүтэй, бүгүүнүүтэй хоёр ээжигээ муулж ийн гинэ. Ээжигээ муулж. Бидний ойрд малиг баяуд гэж зарцаас өөр ир хүн үгүй батал манай ээж энэ 3 хүүхэд гаргачлаа. Бодвол энэ малиг баяуд гэж зарцын хүүхэд болоо даа гэж муулсан байхгүй юу? Тэрийг Алунгоо сонсчод мэдээж эмзэглсэн байж таараа тийм үү? Нэг хаврын нэг тийм хавсрахтай өдөр мах чанж өгөөд ихтэй нэг сум өгдөг тийм үү? Хугал гэсэн хугалцсан. Дараа нь 5 сум багцлаад өгсөн. Хугал гэсэн хэн чадаагүй. Тэгээ хэлсэн. За та нар бол нэгэн ихийн алтан хэвлэгээс зулаад яраа гэж төрсөн миний хүүхдүүдээ тийм үү? Тэгээ бүгүүнүүтэй бэлгүүнүүтэй хоёр тэгж ярихыг бол сонссон аргагүй. Энэ 3-ыг би ингээд олцсон юмаа гэдэг нэг тайлбар хэлдэг. Яаж болсон блэ? Ааха. Гэрэл тусаад гэрэл өөр тэмнэгэр хаярхын завсраад хатууш тооны завсраад олбор шар ололцсон орж ирээд тэгээ яасан блэ? Тэгээ хэвлийг нь илбсэн байхгүй. Хэвлийг нь илбсэн. Тэгээ төгтөө болсон бодвол тэнгэрийн хөвгүүд үзээ гэсэн. Энэ хүүхд болсон нэг өөр ертөнцийн супер модерн өөр шинээр дандаа байдаг. Байдаг. Бүтээсэн хүүхд яаж шараар хийгээд аймаа оруулсан. Тийм байж болох уу? Харин бид хэдүүлээ эхлээд юу гэж үзэх вэ? Аа. Аа. Яг энэ хүүхдүүд гараад ирсэн. Тэгэхээр одоо энэ нос төвчөнд ч одоо дээд тэнгэр ингээд явж байгаа. Бод хүүхд байсан бол аягүй сонирхолтой. Тэгээ 3 хүүхэд гаргацсан байхгүй юу? Хоёр ах нь бол хардсан тийм үү? Энэ манад бол хамгийн ойрхон байгаа нь энэ зарц эрэхтэй малиг баяуд энүүний хүүхэд авах гэсэн чинь ээж нь өөрөө тайлбарсан. Үгүй тийм байхгүй. Энэ бол тийм олбор шар гэрэл орж ирээд хөвлийг нь илбээд тэгээд хүүхэд гаргацсан гэсэн байна. Дахиад нэг Библи рүүгээ орё л да тий. Библи рүүгээ орё. Библиэлд ертөнцийн эзэн чи яагаад мэдлэлчдэг вэ? Тийм хүл юм болох шүү дээ. ертөнцийн эзэн. Мария гэдэг 18 настай онгон өсгөө байсан байхгүй юу? Мария. Тэгсэн чинь нөгөө үүсний бас жоохон ядуу. Үүсний пинд унтчихсэн чинь хацсны завсраар гэрэл орж ирээд бас хэвлийг нь нэлээд хэвлийд нь өрөө шингээсэн, өөрийнхөө өр хүүхдийг шингээсэн. Тэр нь ертөнцийн эзэн Христ, ертөнцийн эзнийхүү Иесус Христ мэнэл хороо дэлхийд төлөмөлсөн байна. Тэр нь гол барууны Христэд итгэгчд бол энэ худлаа гэдгүү те. Худлаа гэдгүү энэ өстой жинхэнэ яг үнэхээр Бурхны хүүхд учраас л тэгж мэдлсэн гэж ярьдаг байхгүй. А бид нар бол итгэдэггүй тийм үү? Тийм огт байхгүй гэдэг. Тийм. Тэ энэ дэр нэг айхтар дүгнэлт хийх гээд яадаг юм тийм үү? Тэгтээ дэргүү түүхэн дэр ингэ бичээд үлдээсэн. Ягаад болдгоо юм гэдэг. За тэгээ Алунгоо гайхамшигтай хүн байсны нотлохоор энэ дахиад байгаа. Бүгүүнүүт нь бүгүүнүүд огтон болсон гинэ. Бэлгүүнүүд нь бэлгүүнүүд огтон болсон.
Бухаа хатгин овгтон болсон. Би бэлгүүнүүд овгтноо жоохон хаана байгааг сайн мэдэхгүй байна. Хатгин овгтон гэдэг чинь хаана гэдэг лээ? Баруун аймаг. Шээ. Ер нь сартуулууд чинь баруун аймаг. Тий. Хатгин овгийн дамдан сурнгаа нэг шүлэг байдаг юм. Харц язгууртай хатгин овгийн нүүдэл чинь харц язгуурт дамдан суран хайр газар суухтаа их нутгаа санагалзан эсгчлэн шүлгэлсэн энэ байна гэдэг. Зохиол цэнний дамдан сурнгаа. Дамдан сурнгаач аль нутг вүлээ? Зүгээр Дорнод аймгийн гаралтай. Дорнод тэр хойр, Дорнод Хөлийн бүр Өвөр Монголд бас нэлээд баг хатгин овгийнхан гэдэг. Одоо манай Го Акимгоо гэдэг зохиолч байгаа сэтгүүлч тэр маань бас хатгин овгийн хүн гэж өөрийгөө тодорхойлдог юм. Тэр бол Бухаатуу салжид овгтон болсон гинэ. Бодончор нь боржгон овгтон болсон гинэ. Боржгон хаа болоо. Хаасаагүй тийм үү? Гэхдээ яг бид нарыг боржгон ч юм уу гэж бас мэдхгүй зүгээр паспортоор басаа. Паспортон дээрээ тийм үү? Яг нь. Ер нь бол боржгон овгтон бол ар ханга, өвөр ханга, баян хонгор за хинти, Төв аймаг, Булган, Дорногов, Дундгов гэл ингээл цүс. Булганых хэлсэн яг төв боржгон байна. Боржгон. Тэр нутгаараа боржгон овгийнх нь нутгалжсэн нутг. Бид нар дээр үлдсэн нуус товчоо гэдэг судар дээр мань бодончор мунхаг боржгон овгтон болсон л гэж байна тийм үү? Бодончор мунхагийн өрс хооч боржгон овгтон болсон. Одоо жишээлбэл энэ овгтон болов гэдэг үг юу гэсэн үг вэ? Овгтон болцсон байна тийм үү? Таван овгтон болцсон. Тусгаарлаад өөрийн гэсэн овг аймгийг бий болгосон гэсэн. Алуунгаа үнэхээр гайхамшигтай байсан 5 хүүхдээ 5 овгийн хаан болгоцсон байна. Тийм байгаас 5 эрэгтэй хүүхдээ 5 том хаан болгоцсон. 5 том хаан нь өөрөө энэ монголчуудын гарал үүслийн эхлэл болсон байгаа шүү дээ. Тийм байгаас өөрийнхөө хүүхдүүдийг бүгдийг ингэж ноёд хаад болгосон эмэгтэйчүүд Монголын түүхэнд маш олон байгаа. Өөлөх байна те. Бүртөө хатан байна. Сорхтон бихи хатны тухайар ярьдаг боллоо. Мандухай цэцэн хатан гэж ярьж хамгийн сүүл тийм үү? Тэд нар жишээлбэл юу гэдэг нь те. Ер нь бол яагаад энэ алунгуудаар их ач холбогдол өгсөн бэ гэхээр Монголын түүхэнд бол нөгөө эмэгтэйчүүдэд маш их ач холбогдол өгдөг. Эмэгтэйчүүдэд зориуд сургаж бэлтгэдэг. Төр барих ухаанд одоо юу гэдэг нь өрх санхүүг авч явах үр хөвгтөд сурган хүмүүжүүлэх ухаанд зориуд бэлтгэдэг маш их эрх мэдлэг өгдөг байсан. Яагаад эмэгтэйчүүдэд тэгж эрх мэдлэг өгдөг байсан бэ? Яг эр хүнийх нь аадлын эмэгтэй хүмүүс өгсөн эхнэрүүд нь шүү. Тэгэхээр дайнд морцны тийм яг үнэ. Дайнд мордоо тэр хүн эргэж ирэх асуудал нь найдлага байхгүй юу? Тийм учраас тэр өрх гэрийг авч явах бүх эрдэм ухааныг эмэгтэйчүүдэд дамжуулж өвлүүлж авч үлдээдэг. Эмэгтэйчүүдэд. Тэгж бэлтгэгдсэн хүн байсан гэдэг нь тэрний төлөө үнэхээр тэмцэхээс өөр аргагүй байсан налунгогоор. Бүртөө өчний талаар бас тэгсэн тийм үү? Тэрний төлөө тулгаалсан. Өөл үүхийг бас тэгдэг тийм үү? Тэгэж яа. Ингэж бэлтгэдэг. Түүнээс бол манайхан шиг арабын ертөнцч бол жишээлбэл өнөөдөр эмэгтэй хүн нүдээ гаргахаас хитэрч чадахгүй шүү дээ тийм үү? Бид нар жолооны эрхийн төлөө сонгуульд санал өгдөг байхын төлөө тэмцэж байна. Тэгэхээр бид нар айл бүр одоогоос 1500 жилийн өмнө 1200 жилийн өмнө ингээд эхнэрүүдээ хаан болгоход бэлтгэсэн. Уус удирдахад бэлтгэжсэн тийм түүх байна. За та дотор жишээл боржгоо өгөх юм байна уу? За гараар өгдөг. Та нар хинээс төрсөн байх нь уу? Дээд тэнгэрийн гэрэл орж ирээд алангогийн гидсийг илбсэн байж тээ тийм үү? гэрлээс төрсөн. Гэрлээс төрсөн. Гэрлийн уруудан болж байна. Тийм тэнгэр язгуур магадгүй. Язгуур гэдэг байхгүй юу? Чингис. Тэгтээ уг гарвал чинь эндээс гаралтай байшгүй л гэдгийг хатуу санаж авах хэрэгтэй. Ер нь ялангуяа боржгоо овгийнхан бол боржгоо овхон, хатгин овгийнхан, салжид овгийнхан бол бидний гарал үүсэл бол арай өөр шүү. Арай өөр шүү. Яг бодож болтгүй тийм үстэй. Бэлгнүүтээ яасан байж. Энэ хоёр байгаа. Цаашдаа бол эдний удмынхан гэдэг ингээд шал өөр болоод явсан. Добомрыг нь тийм хөвгтүүд. Тэгэхээр энэ нэр төрийг та нар хадгалж, хайрлаж, нэр төртөө авч явах хэрэгтэй болчихдог. Янз бүрийн юмтай хутгах биш. Үнэхээр тийм амаг бардам, их гайхамшигтай авч явах хэрэгтэй байхгүй юу? Амаг бардам. Тэгээ бодомч чинь ингэдэг штэ нуус төвчөн дээр. Яадаг л нөө энэ хоёр чинь хоорондоо хэрэлдээд хөөдөг штэ бодомчрыг. Бодомчр хөөгд. За цаашаа. Тэгсэн чинь тэр үеэс уламжилж ирсэн өнөөдрийн Монголын төр байна. Энэ лидерүүд энэ Монголын төрийг энэ хүмүүс үүсгэн байгуулсан байхгүй юу? Анхнаасаа Чингис хаан ч биш тийм үү? Энээс бүр Чингис хааны дээд зур бүрт чон гоо марл дээд тэнгэрээс зайтай төрсөн. Тэрнээс ихсүүлээд ингэж яваад эдний үед нэг Мандан Бадраад тийм үү? Мандан Бадраа 5 том хаан тус болоод
аваг отон гэдэг юм зохион байгуулалтанд явсаар гад өнөөдөр бид нар дээр ирлээ. Бид нар та нар алсын хараага та нар харсан уу? Юу харсан бэ гэдгсэн. Бидний алсын хараа бидний Монголын 3 сая 200 мянган хүний мөрөөдлийг нэг газар бичих ёстой байхгүй. Нэг газар бичих ёстой. Тэр хаана бичих ёстой гэхээр Монгол улсын үндсэн хуулинд энэ мөрөөдлүүдийг тавих ёстой. Монгол улсын үндсэн хуулинд тавьсан мөрөөдлийг бид нар юу гэдэг те мөрөөдөлтөд хүрэхийн төлөөх тэмцэл бол хүн болгоны өөрсдийнхөө хувийн мөрөөдөл, хувийн хүсэл эрмэлзлийг хийж хэрэгжүүлэхэд одоо тус дэм болох ёстой. Тийм зүйл байхгүй. Тийм. Тэгвэл үндсэн хуулиндаа бид нар юу гэсэн байна вэ гэдэг. Монголын ард түмэн бид гэж байна. Улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрх байдлыг баталгахан бэхжүүлж, хоёрд нь хүний эрх хэрэгчлөө шудраг бас үндэсний явнагдлыг эрхэмлэн дээдлж, гуравдах нь төрт ёс түүх соёлынхаа уламжлалыг нандинан үлдэж, дөрөвдөх нь хүн төрөлхтний соёл өргөнчлийн олдыг хүндэтгэн үзэж, тавд нь эх орондоо хүмүүнлэг иргэний арсан нэмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын үндс хуулийг даяар орондоо зарлан тунхаглаж байна гэж энэ 92 онд батлагдсан үндс. Энийг та нар уншижсэн үү? Уншижсэн юм. Тэршл 5 дугаар анги. Тий. Энэ бол хараа хүн болгонд энэ 3 сая хүн болгонд хамаатай заавал ойлгох ёстой, заавал мэдэх ёстой 5 өгүүлбэр. 5 өгүүлбэр. Монголд бол одоо юу гэдэг нь 890 орчим бие даасан хууль байгаа гэж тооцоо гаргасан байлаа. 890 орчим бол. Тэр 890 хууль бүгдөө энэ үндсэн хуулийн энэ 5 заалтыг л хэрэгжүүлэхийн төлөө баталгаажуулахын төлөө боловсруулагдсан батлагдсан хуулиуд байхгүй юу? Энээс доошх бүх өгүүлбэрүүд энэ 5-ыг бий болгохын төлөө бий болгосон тань. За тэгвэл хэдүүлээ юу гэсэн үг юм бэ гэдгийг ойлгох хичээ. Улсынхаа тусгаар тогтнол гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дээрс тусгаар байх хэл. Тийм. Хэл хязгаартай холбоотой асуудал. Улс төртэй холбоотой асуудал. Эдийн засаг мөнгө санхүүтэй холбоотой. Цэрэг аримтай холбоотой. Газар нутагтай холбоотой асуудал шүү. Бүх зүйлтэй. Тусгаар. Бүрэн эрхт гэдэг чинь. Одоо тэр тусгаар газартаа бид нар өөрсдөө тусгаар болсон бүрэн эрхтэй. Бүрэн эрхтэй. Батлана. Тийм. Бүх зүйлээ өөртөө цогц болгоно. Өөрсдөө цогц болгож бие дааш шийднэ гэсэн тийм үү? Бие дааш шийднэ. Тэгсэн чинь сайн нэг сони болов. Монголчууд олон улсын валютын сангаас нь хэдэн доллар зээлхэр болсон тийм. Тэгсэн чинь Rio Tinto гэдэг компани олон улсын валютын саналаа захиа бичсэн байна. Тэгсэн чинь нөгөө мөнгөний Rio Tinto олон улсын сан өгөхгүй гэсэн тийм. Уучлаарай өгөхгүй. Их хурлаас баталсан тэр тогтоолоо та нар өөрчлөл өгнө гэсэн чинь маргааш нь нөгөө дөрмчлөө их хурл оролдоод уучлаарай Rio Tinto уучлаарай олон улсын валютын сан бид нар үнэхээр буруу юм ээж энэ тогтоол өвчнгөө бол гэдэг өвчнгөө болох. Тэр нь юу гэсэн үг байсан бэ гэхээр уг нь бол оюутлахын орлогыг Монголын банкудаар дамжуулж шилжүүлж ийл гэсэн тийм л ганц заалтыг тэр өвчнгөө болгож байгаа. За дараа нь тэгсэн чинь тэрнээс өмнөх нэг юм болсон. Далай лам гэдэг хүн ирвэ чавс дөрөвч тийм үү? Тэгсэн чинь баларцсан тийм. Тэгэл ерөнхий сайд нь загтал бичээл гадаад хэргийн сайд нь очиж уушлах бол үүнээс түүнээс цааш бид нар амьд байхдаа л ямар ч байсан далай лам гэдэг нөхрийг бид нар улс оронд оруулах. Ишгэн хамаагүй. Бүрэн эрхт байдал гэдгийг баттхан бэхжүүлнэ гэж аахгүй. Харамсалтай нь бид нар баттхан бэхжүүлж чадаагүй улам бусдын гар хөдөл дохио зангаагаар ажилладаг тийм. Хөдөлдөг тийм төртөө болчиход байна. Тийм байдлаар зар. Тэгэл одоо шоолож. За хүний эрх хэрэгчлөө. Энэ юу гэсэн үг лээ? Данслах одоо тэгээд орчин, амьдрах орчин, эрхчлөлөө байх. За эрхчлөө. За ойлгомжтой. Шудраг ос. За энэ бол хүний эрх хэрэгчлөө тодорхой хэмжээгээр байгаа гэж үзэж байна тийм үү? Шудраг ос. Байхгүй. Шудраг ос алдагдсан тийм үү? Хуулиндаа тэрийг л барьж чадахгүй юм уу? Алддаг. Үндэсний эвнэгдэл. Тэгээд ирдэж байгаа. Эвгүй л байгаа. Эвгүй л байгаа болоо да тий. Намаараа талцсан. Нэг нэгнээсээ дандаа өш авдаг гэсэн. Давж алгаараа талцсан. Өшөө өгдөө тий. Одоо дээр нэмээд шашнуудаар талцж эхэлж ш тий. Би Христ, тэр буддист, би бөө. Шашин бол бүр хайч. Тэдрүү гэдэг ингээд талцдаг. За төр ёс түүх соёлынхоо уламжлалыг нандинан өвлөнө гэдэг ч үгс үг юм. Одоо өөр хүүхдүүдтэй одоо бид нар одоо нандинан төр ёс түүх соёлоо бид нар нандинан тийм үү? Нандинан гэдэг чинь үгс үг юм. Нандинан хайрлаад, хамгаалаад, ойлгоод, судлаад, мэдрээд тийм үү? Тэ өвлөнө гэтэрэ дараахаа үр дүндээ яг тэр хэвээр нь зааж сургаж өгнө гэсэн.
За ямар байгааг бол бид нар бас мэдж байгаа тийм. Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзье гэж. Энэ юу гэсэн үг вэ? Энэ юу вэ? Нээлт шинжлэх ухаантай холбоотой. Аа. Тий. Тэрийг одоо яг нээлт хийгээд одоо манайд бол шинжлэх ухааны салбарууд аягүй нурлалтай байгаа шүү дээ. Шинжлэх ухааны хүрээлэн дээр өнөөдөр юу хийж байгаа, юу гэж тэрийг нээлтийг бид яг дэмжиж шинжлэх ухаанаа бидэрт одоо зааж өгч байгаа юм юу ч байна. Тий. Хүн төрөлхтний ололт, амжилт, сайн сайхан юм. Тий. Хөл нийлүүлнэ халах нь. Бид нар гар утсыг хэрэглэн тийм үү? Компьютерыг хэрэглэн. Тэр шилдэг сайн юмнууд нь бид нар суралцъя. Ойлгоё, мэдрээ. Хүндэтгэх гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Хүндэтгэх гэдэг маань бол би чамайг ойлгож байна тийм үү? Би чиний бүрэн эрхийг хүндэтгэж байгаа хгүй. Би чиний үзэл бодлыг хүндэтгэж байна. Би чиний өөрийнхөө амьдрал ах уу ертөнцийг үзэх үзэл одоо хувийн ашиг сонирхлыг би хүндэтгэн үзэж байгаа хгүй. Хүндэтгэх үзэж. Би чамтай энэ тэнцүү чи бас хариуд нь намайг хүндэтгэх ёстой тийм үстэй. Хариуд намайг хүндэтгэх ёстой. Миний үзэл бодол, миний итгэл үнэмшил, миний дотоод амьдралд ч бас хамаагүй хөндлөнгөөс хутгалдаж оролцохгүй гэсэн санаа гарч тийм үү? А бид нар харамсалтай өнөөдөр хүндэтгэн үзэхгүй байгаа. Бид нар яасан бэ гэхээр дагаар орсон байхгүй юу? Дагаар орно гэж байхгүй байгаа. Жишээлбэл одоо өнөөдөр төрийн эрх барьж байгаа одоо манай гэж яриа тийм Монгол Ардын нам зүүнний төвийн үзэл баримтлалтай социал демократ чиглэлийн нам. Энэ зүүнний төвийн үзэл баримтлал хаана боловсруулсан бэ гэхээр 18 дугаар 100-д баруун Европт бий болоод тэгээд дэлхийд дээр түгэн таарсан одоо социнтерн гэдэг намын гишүүн тэнд бий болсон. За манай ардчсан намынхан барууны төвийн либерал үзэл баримталтай гэж. Либерал үзэл дахиад Европт бий болоод тэгээд Европт нутагшаагүй хаана нутагсан бэ гэхээр Америкт очсон. Дандаа нөгөө цагаачд, дөрвөгчд, булгаачд, лоовэрчд гэмт хэрэгтэнгүүдийн нутагт очсон. Тэнд өөрөө хувь хүнийг мундаг гэж чийл байх хэрэгтэй. Бусд нь хамаагүй гэдэг. Тэгж тэнд тулалдж иж тэнд бий болсон юм уу? Бидрих тэгвэл юу юм? Дэлхийд дээр маш зөөхөн байгаа нүүдэлчд байхгүй юу? Нүүдэлчдийн соёл иргэншлэл, уламжлал гэдэг бол өөр хаанч давтагдахгүй хинч хийж чадахгүй тийм зүйл байгаа байхгүй юу? Хинч хийж чадахгүй. Дээр нэмэд бид нар явах гэдэг дэлхийн хэмжээний том эзэнт гүрнүүдийг 4-5 удаа байгуулж ирсэн үндэстэн байхгүй юу? 2000 жилийнхаа түүхэнд. Өнөөдөр яг ийм хэмжээнд бидний энэ зиндаанд хүрч сэтгэх тийм ард түмэн дэлхийд дээр байна уу гэвэл эд ховор шүү. Ийм түүхтэй, ийм соёлтой, ийм уламжлалтай, ийм амжилт үзүүлсэн үндэстэн байна уу гэвэл маш ховор. Уг нь бид нар өөрийнхөө эмийг судлаад, хөгжүүлээд, өөрийнхөө үнэт зүйлийг бий болгоод явж чадах юм бол магадгүй дараагийн удаа дахиад оюун санааны хувьд мөнгө санхүүгийн хүч чадлын хувьд дахиад дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулах болцоо бий байгаа гэж үздэг байхгүй тийм. Хаанч бас энэ дээр зарлиг болгосон. Сэтгэлийн эзэлжүүл биеийг хаалтгүй зарлигсан байхгүй. Зарлигсан. Тэгэхээр тэрүүгээ бид нар өөрийнхөө юм хайчаад барууны юм дагаар утсан, Америк юм дагаар утсан. Тэгээд тэндээс ингээд өдөрдөгдүүлдэг болсон байхгүй. Энэ Азийн бусад орнуудыг харахад та нар бол энтгэг өөрийнхөө замаар явж байгаа тийм үү? Хятад бүр өөрийнхөө замаар явж байгаа. Япон өөрийнхөө замаар явж байгаа. Солонгос өмнөх хойдох хоёулаа өөрийнхөө замаар явж байгаа. Орос өөрийнхөө замаар явж байна тийм үү? Яг өөрийнхөө үндэсний гэсэн үнэхээр онцлог тэр мөн чанараа хадгалсан тийм улс орнууд эдгээр байгуулсан учраас эдгээр амжилтанд хүрч байгаа. А бид нар өөрийнхөө юмыг аль болохоор хайхыг хичээгээл, мартахыг хичээгээл хоцрогдсон, бүдүүлэг, хуучин, солиотой, эх оронч гээл тэ хачаад байгаа. Бас шинэ юм гэж байхгүй. Шинэ юм гэж хуучин юм нэ. Яг үнэ. Тэрийг жоохон сайжруулад тэгэл гаргаад ирэхэд болно шүү дээ. Болох юм зөндөө. За эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тогтсон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж. За энэ үгсөг. Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм. Энэ яг нөгөө нийгмийн тогтолцоо. Тий. Хүнийхээ төлөө инэрэнгүү нэгүүлсэнгүү. Иргэн болгоно, хүн болгоно, хайрладаг, тусалдаг, дэмждэг гэсэн санаа энэний цаанаа болж байгаа хөөе, тий. Хүмүүнлэг ба. Иргэний гэдэг чинь иргэний ардчилсан. Юу л та нийгмэл яриад байгаа. Тий. Иргэний ардчилсан гэдэг чинь. Тий. Ардчилсан тийм эрхтэг шихгүй. Тий. Иргэн болгоныхоо хүсэл эрмэлзэл, санал, бодол тэр бүх юмыг төрийнхөө тогтолцоо бодлого шийдвэрдээ тусгаж хэрэгжүүлээд тэдний саналыг авдаг, сонсдог тийм нийгмийг бий болгоно гэж бид нар зорьсон ба шүү дээ. 92 онд батлсан үндсэн хууль маш олон дэлхийн хамгийн гайгүй сайн үндсэн хуулиудаас хуулсан сайн босноо сайн болсон
Сөрөг дутагдлаа тул бий үгүй бий. Гэхдээ бид нар энэ 5 зорилготой хүрч чадсан уу гэвэл чадаагүй байгаа. Чадаагүй байгаа. 50% байна уу гэвэл ста мэдэхгүй байна. Зарим дээр нь огт тас байхгүй жишээлбэл соёл иргэншлийн ололт төр төсныхоо тусгаар тогтнол гэдэг үстэр 3 заалтан дээр нь бол бид нар шудраг осгтер хангахдахгүй болсон байгаа. Энд тэгвэл та нарын мөрөөдөл байна уу? Та нарын нөгөө аз жаргалтай баян чинэлэг сайн сайхан болох мөрөөдөл байна уу? Энд. Тий, энүүнд бичигдсэн байна уу? Яг тэр утгаар нь. Хаана байна? Яг өөсөн хүнд бол хараа. Монгол улс баян чинэлэг, иргэд маань баян чинэлэг болох тухай ойлголт огт байхгүй. Манай үндсэн хуулинд эдийн засгийн тухай ойлголт огт байдаггүй хөл байхгүй. Иргэдээ баян чинэлэг болох, хөрөнгө чинээтэй болох, одоо юу гэдэг те сайн сайханд хүрэх тухай зорилго байхгүй. Тухайн үед мэдчихсэн хүмүүсийн л алсын хараа л юм байсан тийм үү? Ийм л юм. Түүнээс бол тэр наривчлсан юмнуудыг бас ойлгоогүй, мэдээгүй байсан юмнууд баш. Одоо 2 жил тийм. Монгол улс маань хүчрэгжих, хөгжих, сэргэн мандах тухай ойлголт байна уу? Тийм л байхгүй байна. Айгу даруухан байхгүй. Их даруухан байна. Жохон чул зорилго тавьч тийм үү? Тэгвэл нийгмийг бий болгоно гэж байгаа боловч Монгол улс яагаад хөгжиж болдгоо, хүчрэгжиж болдгоо, яагаад сэргэн мандаж болдгоо? Энийг нэг урд нь байсан олон жил барьсан социализм нийгэмтэй авч үзэх юм бол ийм байхаас өрөө. Тийм. Тэгэхээр хэрвээ үндсэн хуулийг одоо өөрчлөх тухай асуудал яригдана. Магадгүй та бүхэн одоо хувь зайны тохиолдолд энд бас оролцох, санал бодлоо хэлэх хин тэнд яхаар бол энэ тухай ойлголтыг хэн болгон ойлгож бид нар улсынхаа мөрөөдөл донд өөрсдийнхөө баян чинэлэг болох тухай асуудлыг, улсынхаа мөрөөдөл Монгол улс хөгжин сэргэн мандах тухай асуудлыг тусгаж ийж дараа нь тэр хэрэгжих ёстой болж өөрж тийм үү? Тусахгүй байгаа болохоор ингээд бүлбээс нэг болоод ч байгаа юм шиг, болохгүй ч юм шиг ингээл яваад байгаа тийм. За ингээд тунхаглцсан. Зөвхөн миний бодлоор бол зүгээр энэ Монголын ард түмэн гэдэг дээд тэнгэрээс зайтай төрсөн Монголын ард түмэн бид гэчүүл яг бол. А? Яага болохгүй ш тийм үү? Доллар дээр бурхан өгсөн ингэж байж байгаа. Доллар дээр байж ш тийм үү? Америкийн ард түмэн бурханд итгэдэг гэж байгаа шүү дээ баг тийм үү? Тэгээ өчтсөн ба. Тэгээ Америкийн үе ерөнхийлөгчд нь Библиэлд судраа тавьж байгаа Америкийн ард түмнийг бурхан ивэг гэж өгөөд босгож авах. Заавал тийм. Яага болт. Монголын ард түмнийг мөнх тэнгэр ивэг болно шүү дээ. Болно шүү дээ тий. Тэгээд доотлолно. Монголын ард түмнийг мөнх тэнгэр ивэг. Үүний тул Монгол улсын үндсэн хуулийг дайруулнаа зарлан тунхаглаж байна. Болно шүү дээ тийм үстэй. Бол. Чимэг шигтэй байх. Тий. Иймэрхүү зүйлүүд ороосаад гэж мөрөөддөг. Магадгүй та бас ирээдүйд хүний хувь тавилан хэмжихгүй тийм үү? Ямар ч том дарга сайд их хурлын гишүүд болоо лээ те нэг сайн ойлголттой авах бол ямар ч нөхцөл энийг хийдэг юм байна. Ингээд уламжлалт төр засах ухаанд тусгаар тогтнолыг 5 зүйлээр холбож ойлгодог байсан байна. 5 зүйлээр үзүүлэлтүүдээр хэмждэг байсан байна. Хамгийн нэгдүгээрх нь тухайн улс тусгаар тогтносон орн байна гэдэг чинь хамгийн нэгдүгürt орон зайн хувьд тусгаар тогтносон байх хэрэгтэй гэж. Тусгаар тогтнолоо хадгалж чадах. Орон зай гэдэг чинь юу вэ? Газар нутаг. Газар нутаг. Энэ бүр ингээд хөөхд бол бүр хүнүүгнээс үүдэлтэй зарчим байхгүй философи. Хүнүүгийн модон шанууны тухай домог байдаг да та нар өөр нь уншсан баг. Гэхдээ би зүгээр зориу сонирхуулах удаас сэргээч. Модон шануу хаан болчоод байжсэн чинь нэг өдөр одооны хятадаас ч юм уртлын зүгээс нэг уртлын зүгийн хаанаас нь бид нар тэр үед бол уртлын зүгийн хаан бас жоохон татвар төлдөг байсан. Хаанаас загтал яриад хамгийн их морин гуйсан тийм үү? Хамгийн хайртай хөлөг морин гуйсан. Уртлын хаан чи миний морийг гуйж байна яах вэ гэдгсэн чинь жанжингууд нь хэдүүлээ байлтыг таныг дормжилж чинь гэсэн бохоо. Байлтыг гэсэн. Тэгсэн чинь модон шанаа за хөлөг агт болгонд адуу болгонд ийм хөлөг байгаа тийм учраас өг болсон. Туудгүй дахиад загтал ярьж байна. Хамгийн хайртай хатнаа өгөөч гэсэн. Жанжингуудаа дахиад хорлдуулсан. Жанжингууд нь юу гэсэн бөхтөр. Одоо өстө үнэхээр дормжилж чинь боли хэдүүлээ байлтыг алалцсан гэсэн бохоо. Тэгсэн чинь хаант юу гэсэн бөхтөр. Үгүй өг шиг зүгээр. Ийм хатан бол сүх тэрэг болгонд байгаа тийм үү? Хайл болгонд байгаа тийм учраас өгийг өгсөн. 3 дахь удаага дахиад загтлэрсэн. Цагаан хэрэмний чинь тэр орчимд тийм үү? Тэргээр бидний хэлээсэн шүү дээ тийм. Хүн нутгалдгүй, амтан амьдрдгүй, өөс ургамал ургадгүй, жохон сайр элсэн цөлөн тэрийг надад өгч гэсэн. Тэгээ жанжингуудаас өгдөл дахиад хуралдсан. Нөөд чинь тэрийг гууж ийн гэсэн чинь. Жанжингууд нь юу гэсэн гэхээр өгчөө та тэгтээ дөрөв морио өгцөн тийм хатнаа өгцөн. Одоо тэргээр яадаг юм бидний ямар тэрүүн дээр малаа бэлчээх гэж гэсэн чинь. Улсын үндэс газар. Тэм учраас байлтна гэд байлцсан.
Тэ нөөдөл чинь дарж аваад тэр эрчиндээ бүр баруун Европ хүртэл том улс эзэнт гүрэн байгуулад тэгээ явсан. Тэгээд баруун Европт үлдсэн хэсгэн сүүлд Хөнөөгүрний Атила хааны үед бас нэг сэргэн мандаад Ром эзэнт гүрнийг унгаагаа тэгээд бас нэг ялаа шүү дээ тийм үү? Франц хүртэл том газар нутагтай эзэмшиж бий боллоо. За дараа нь Дундад Азид байсан улсууд Чингис хааны балдан дагуултын дараа Цагаатай хааны ачийн удирдлаганд ор явж байгаад Монголын эзэнт гүрэн гэдэг энтхийн хог Иран, Ирак, Афганистан, Пакистаныг одоо бий болгосон том эзэнт гүрнийг байгуулсан байна. Монголстан гэдэг. Тэгэд 13 дугаар зууны үед Чингис хааны үед дахиад нүүдэлсэн сэргэн мандаа дахиад бүр Каспийн тэнгис хүртэл том эзэнт гүрнийг байгуулдаг. Тэр нөхдөр дандаа орон зайн төлөөх тэмцэл явуулсан байхгүй. За дараа нь тарих. Тарих гэдэг чинь өсөг байна. За шууд ярил толгоон доторх. За. Тэр нь юу юм бэ? Толгоон доторх болчихлоо хэсэг. Тэр нь яраны эзэглэн. За тэр. Энэ өөрөө оюун ухаан бодсон. Бүтээлч. Одоо хөдөлмөр бүтээл. Энэ зүйл бүтээл юм нэгээрээ хамгийн зүйл. За тийм. За мэдээж тэр одоо биологийн талаас бол тийм байна. Тэгвэл тарих гэдэг талаас нөгөө талаас нь ойлгол юу гэж байна. Тийм ухамсар. Өөр. Мэдлэг боловсрол. Мэдлэг боловсрол, оюун ухаан өөр. Зайл. Тийм. Зөв наад бол чинь бүгдөө зөв. Гэхдээ өчхөн бүрэлдэхүүн хэсгүүд нөхгүй. Хамгийн гол чухал зүйл нь энэ итгэл үнэмшил дээр байсан. Итгэл үнэмшил одоо чиний түрүүний ярьдаг философи. Ямар итгэл үнэмшил, ямар үнэт зүйл дээр суйрлах юм бэ? Энэ төр засаг гэдэг чинь. Тэр үнэт зүйл итгэл үнэмшлийн хаймыг тархины тусгаар тогтно гэж байна. Тухайн итгэл үнэмшил бидний итгэл үнэмшил юу байсан? Юунд бид нар итгэдэг байсан? Хаанд бол мөнх тэнгэрт итгэдэг байсан. Тийм ч учраас юу гэдэг юм хэвээр Чингис хаан мөнх тэнгэрт итгэдэг байсан учраас хар хоринд бүх шашны сүмүүдийг байгуулах гэж зөвшөөрсөн тийм. Тэгээд тэр шашны сүмүүд нь явахтар тэнгэрийн дор байгаа, мөнх тэнгэрийн дор байгаа хүний сайн сайхны төлөөлөл байгаа учраас эдгээр байж болно. Аль нь ч бити ялгуур бүгдөө нь тэг шанд. Гэхдээ эдгээр бол тэнгэрийн дор байдаг юмнууд гэж ойлгосон. Тэгж өөрсдийнхөө нэг сэтгэхийг шашинд хэд мухарахгүйгээр авч үлдэх бололцоо бий болгож байна. Тэр ч бодоход зүгээр шашны сүмүүдийн нөхдүүдийн чинь жилд нөгөө төв талбай дээр мэтгэлцээ өрнүүлээд тэр мэтгэлцээнд гайгүй амжилт үзүүлсэн нөхөр нь хаандаа зөвлөгч байдаг юм уу тиймэрхүү маягаар ингээд бас урамшуулдаг байсан тийм хоорондоо өрсөлдөх бололцоог нь бий болгох. Энэ өөрөө дэлхийд дээр юу гэсэн мессеж бол тарсан бэ гэхээр нүүдэлчдийн хаан бол бүх шашныг ивэдэг хүн байна. Тэр бол бүх шашнаас дээгүр хүн байна тийм үү? Тийм учраас маш олон хотууд өөрсдөө ингээд сайн дураараа хаалгаа нээж өгч байсан. Яг гэвэл бидний аврам хамгаалагч ирж байна. Бурхны гисгэл ирж байна. Тэнгэрийн дашуур ирж байна. Тэнгэрийн гисгэл ирж байна. Бидрийг инх амгалан тогтоох гэж урж ирлээ. Нөгөө шашнаасаа тэд нар чи ирээцээр аваад одоо лалууд гээд хоорондоо байлгаж ирсэн нөхдүүд шүү дээ. Тэр үед гэж амар амгалан тогтоож гисэн баг. Тэр итгэл үнэмшлээ тархины тусгаар тогтнох гэж үзэж байсан. Мөнх тэнгэртэй холбогдол. ертөнцийг үзэх үзэлтэй холбогдол. За гуравт нь ахуй. Ахуй гэдэг нь юу гэсэн үг лээ? Ахуй гэдэг чинь соёл тоо. За соёл. Соёл нь байж болж байна. Өөр. Тэгээд орчин нөхцөл амьдрал ахуй гэдэг тэр юу болох нь? Амьдрал ахуй гэхээр юуны тухай ойлголт вэ? амьдралын хэм маяг нь явна. За байна. Хэрэгцээ. Хэрэгцээ. Энэ одоо нөгөө орчин үеэр хэлэхээр бол эдийн засаг мөнгө санхүүтэй холбогдолтой асуудлууд бас нэлээд орчиж байгаа юм. Тэгээ тэр үед одоо бид нар өгчүүд ярьдаг даа нэг таргийн 5 ямаа, сайлын 2 үнэ, чөдрийн ганц морь, унлагын ганц тэмээтэй огт тэгэл амьдрал ахгүй болно доо гэж ярьдаг тийм. Тэгээ тэр үед хааны сангаас ерөнхийдөө нөгөө нөхөр нь цэрэг дайманд явж байгаад ам өргөдсөн ч байдаг юм уу, амьдрал ахын жоохон хүндэрсэн үед бол хааны сангаас бүр тэр нэг темирхүү хэмжээний хөрөнгөтэй байхад шүлний хэдэн хонтой. Темирхүү хэмжээний хөрөнгөтэй байхад ямар ч байсан айл хөрхийн амьдрал ахын дороотчихгүй шиг өөрөө өөрийгөө тэтгээд аваад тавьчих. Тэр нөхцөл бололцоог хангах тал руугаа ихэд. За мэдээж энэ дээр бол нэг соёл, зан заншил мэдээж одоо юу гэх юм те тэр юмнууд бол мэдээж давхар хадгалагдаад тавьчих. Юу тухайн аль өрхийн тухайн иргэний амьдрах, орон зай голох эдийн засгийн баталгааг хангах тал руугаа нэлээд анхаардаг байсан. Цус гэдэг чинь юу л да. Одоо нэг үр хөвгттэй нөхөрчмөн талаасаа цусаалт морьт. Тэрийг бүр дээрээс мэддэг. Тийм. Энэ одоо орчин үеэр генэ цэвэр ариун нандин байлгах, тэгээд удамшуулах, өвлүүлэх, тэгээд нэг хөх толб гэж нэрлээд байгаа бидний бас нэг арай нэг онцлог дархлааны юм байна шүү дээ, тийм үү?
тэр дархлаа мархлаагаа цааш нөгөө залгамжлжууд эрэхтэй холбогдсон бүх харилцааг энүүнтэй зохицуулдаг. Энийний цаана угийн бичгийн тухай асуудал байна, бэр буулгах асуудлууд байна. Одоо нөгөө дайн тулаанд явахдаа нөгөө ар гэрийн хамгаалтанд авах ч гэдэг юм уу. Тэгээ тухайлбал одоо юу гэдэг нь те баруун аймагт байсан, зүүн аймагуд байсан нөхдийг одоо урийн хайчуудыг энэ төв зүүн аймагуудын нутгаар нутагчдыг мянгаттай жанжингийн дагуулад баруун аймагуд руу явуулсан байгаа хөөе те. Баруун аймгийн нөхдүүдийг уртлан ч юм гээд ингээд аймгаар нь ингэж сэлгэж ийсэн. Тех явцдаа нөгөө хүмүүс чинь ингээд цус одоо холилддаг юм уу яадаг нөгөө. Тийм батлынхан чинь айгүй хураад өгдөг шүү дээ. Чи нөгөө сэлгэлтээр байна. Тийм орж ирсэн. Тэгээд илүү их тийм сэргэлэн цаваа ухаалаг тийм үү. Илүү их хэр зоригтой хүмүүс бий болох болцоод. Гэхдээ энэ юугаа эмгхтэйчүүд дээр нэлээд тийм ачааны хүндийг өөрүүлжсэн тохиолдол. Эмгхтэйчүүд. Нуус тавчаан дээр нэг юм үг гэдэг хэвхэв. Есүхэ Баатар хүүгээ Тэмүүжин дагуулад явж исэн чинь хонгородын дээд цэцэнтэй уулздаг. Дээд цэцэнтэй уулзсан чинь дээд цэцэн гэж хэлсэн. Бид нар октийнхоо өнгөр амьдардаг бас манайд нэг охин байгаа очиод үзээч гэсэн баг. Октийнхоо өнгөр амьдрна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ юу гэсэн үг вэ? Цайтайгээд одоо баян хүмүүс бэр бол зүг. За байж бол нэг тал нэг өнцгөн. Октийнхоо өнгөр амьдардаг. Өөр яа. Тэгжсэн баггүй. Хонгороо даваг амаг бол эртнээс нааш октийнхоо өнгөөр октийн өнгө зээгийн зүсээр амьдардаг байсан ард түмэн. Манайд нэг охин байгаа очиод үзээ гэсэн баг. Эмэгтэйчүүдэд зориулсан дэг сургуультай байсан тэр үндэс отог омог нь хонгороо тог. Эмэгтэйчүүдэд дандаа тийм бүр багаас нь нөгөө хаан хүний ихнэр болгоход хаад ноёдын цэрэг баатрууд, жанжингууд тийм нэр төртэй хүмүүс ихнэр болгоход багаас нь бэлтгэдэг. Тэг чин одоо өөлөн юу лээ? Бүртөө үжин чинь 9 настай байсан шүү дээ юм. Манайд нэг охин би очиж үзэх. 9 настай байхдаа аль хэзээ бэлтгэгдсэн байсан гэсэн санаа шүү дээ. Тэгээ явах тэр эргэн тойрны улсууд нь тэр үеийн нөхцөл байдлын явах тэр орондоо унтах завгүй олзолдон байлтажсэн байхгүй юу? Гэхдээ хонгороо давг бол хязгаарч дайны хөлд нэрвдээгүй. Яагаад вэ гэхээр эргэн тойрнуудын улс орнуудын нөгөө отог аймагуудын удирдагчид, лидерүүд нь, баатрууд нь дандаа хонгороодос бэр гувалгсан учраас хадам руугаа хэзээ товтлдоггүй байхгүй. Тэр нөгөө одооныхоор бол нөгөө цэрэггүй инх тайвны бүс очиж хэлэлцээрээ хийдэг, инх тайван байдаг. Тэр нь чи юу гэдэг дайн тулаанд нэрвддэггүй тийм бүс байсан. Тэрүүгээрээ дамжуулаад бид нар юу гэдэг октийн өнгө зээгийн зүсээр амьдардаг гэж хэлсэн байхгүй. Тэр аюулгүй байдлын хамгаалтаа октодоор дамжуулж хийлэгдэг гэсэн санаа гарч ирж байна. Чингис хаан бас тэгсэн. 5 охинтой байсан. 5 охиноо тойруулаад эргэн тойронд байгаа 4 охиноо. Нэг нь бол өөрийнхөө хүсдэр хүнтэй суусан. 4 охиноо эргэн тойрныхоо хаадуудын эхнэрүүд болгоцсон. Тэгээ хөргнүүдэд дагуулаад дайнд явцсан байхгүй юу? Үлдсэн улсын хин өдөртөх үү? Октод нь өдөртөн тийм үү? Октод нь өдөртөх дээр явах хөтер аавынхаа нутгаар хизээш ардлаар нь дайнд явцсан чинь 10-аад жил дайн хийгээд алгуулчих шүү дээ юм уу? Нөгөө хогор нь бослого тэмцэл өрнүүлэхгүй. Тэгээ тэр дайны цэрэг хангалт, хоол, хүн, сувд, сунар гэл ингээл хангалттай асуудал нь ямар ч асуудалгүй батурлаж нийлүүлжсэн. Тэгж хамгаалтай байдаг. Тэр ч ерөөдөө энэ тэр. За засаг гэдэг нь. Засаг гэдэг нь. Засаг гэж нь одоо юу гэдэг вэ? Сар бай. Тийм. Өдөрдөх. Ерөнхийдөө тийм. Ерөнхийдөө хамгийн сонирхолтой нь засгийн удирдлага бол уг нь Чингис хааны үед ч юм уу ер нь үеийн үед хаан дээр төвлөрнө гэхээсээ илүүтэйгээр хуулийн дээр төвлөрж исэн байдал анзаарэгдэж байгаа шүү. Нийтийн зөвшөлтөл дээр тогтож исэн байдал нэлээд анзаарэгдэж байгаа. Тэгэд зарчмаа тодорхойлсон байгаа. 10 хүнийг удирдах 10 цэргийг удирдах чадсан хүнийг 100-ийн даргаар тавь тийм үү? 100-ыг удирдах чадсан хүнийг 1000-ийн даргаар тавь, 1000-ийн даргаа төмтөр тавь. Түмэн цэргийг захирч чадж байгаа хүнтэй төрийн хэргийг хэлэлцэхэд ямар ч асуудал байхгүй. Тэр зөв шийдвэр гаргана. Тэгээ ямар ч тийм арын хаалга, танил тал, угсаа залгамжил, мамлагтамжлаар тэр удирдагчдаа сонгож авдаггүй. Дандаа үнэн шудраг байдал, нөгөө зүрх сэтгэлтэй байдал, тэмцэгч байдал, эр зоригийн байдал, шудраг тууштай байдал, ухаантай, чадвартай байдлаар нь сонгон шалгаруулж удирдах түвшин дээр тавьдаг гэсэн. Тийм учраас төр цэвэр байсан. Тийм учраас Чингис хаанаас одоо юу гэдэг нь амьд давхай байхад нь ер нь ийм 16 наснасаа хэд хүртэл наслсан гэдгийг 60 хэд наслахад нь урвж исэн хүн баг байхгүй. Ягаад гэвэл маш зөв салгуураар ямар ч тийм арын хаалга танилтад хэрэглэлгүйгээр гавьяа зүтгэлээр нь албан тушаал төвшүүлжсэн учраас тэрүүндээ хүн сэтгэл ханамжтай байна. Урвдаггүй. Тэр тогтцоогоо тэгээд их засаг хуулиа ингэж хэлсэн. Миний тогтоосон зүйлийг одоо ших хотогт хэлж байгаа. Хэлсэн зүйлийг цагаан цаасан дээр хөх бүхээр тэмдэглэн үлдээ.
хөх бүхээр тэмдэглэн үлдээсэн тэр хуулийг одоо юу гэдэг хинч зөрчүүл өхүүлэх ёстой бол намаагч өхүүл тийм үү гэж шүүгч улсын дээд зарагч гэдэг цол өгөөд зэрэгч зарагч гэдэг цол өгөөд хинт ч арын хаалгагүй ялгалчлгүй зөрчсөн бол тэр үнийг шийдэг. Тэр нэг хууль нь өөрөө тэр эрх мэдэлтэй хүмүүсээс ангид шууд шууд хэрэгждэг. Яаж оноож болдог. Тэр тогтолцоог бий болгосныгаа илүү их шудраг засаг гэж үздэг байна. Тэр тогтолцоогоо засаг гэсэн. Ийм 5 зүйлээр тусгаар тогтнолоо одоо юу гэдэг хэмжижсэн. Яг энэ үнтэй өнөөдрийн байдлыг ингээд харьцуулаад ингээд үзэхэд бол нэрэ тэнгэр газар шиг. Энийг хангахад үнэхээр хэцүү. Тэр үед бидний өвгдээс өнөөдөр л бид нар нэг мөн навчнууд хуучсан, хөшөрцөн хэрэггүй гэж хараад байгаа учраас болохоос яг нарийн ухаж ойлгож чадах юм бол үнэхээр өнөөдөр дэлхийн хинх улс оронд нээж олж чадаагүй байгаа одоо л дөнгөж ойлгохыг хүсэж ирмэлцэж байгаа маш олон зарчмууд энд байна. Яагаад би тэгж хэлж байгаа вэ? Би манлайлал менежментийн тухай за Монгол төвлөгдсөн дэлхийд яригдж байгаа баг ихэнх ном сурагчийг олж унссан. Ер нь яаж байсан гэдэг. Тэгээ одоо эзэнт гүрний үеийн Чингис хааны үеийн удирдлагын нэг тийм ямар арга зам байсан юм байна. Тэрүүнийг нэг тийм томьёолчихсан гэж хүсэж байгаа байхгүй. Тэгээ хайхад бол бидний өвгдээдсэн мэдчихсэн юмны дэргэд өнөөдрийн дэлхийн нийтийн хүрсэн төвшин бол зүгээр л хүүхдийн санаа гэдэг шиг тийм байна. Эмчг тийм сэтгэл төрдөг. Тийм сэтгэл төрдөг. Тэгэхээр бидэрт бол цаашаа ингэж хийвэл та нарт ингэж судлуул, ухуул, ойлгуул үнэхээр их юм байна. Хизээч ухаж барагдахааргүй их оюуны өв баялаг энд бол байгаа хөөх. Тэгээ тэрний нуус товчоо гэдэг нь цаана ингээд түрүүн бид нар 3 хөвгөлбөрөөр ярьсан өгүүлбэр болгон утга санаа болгоны цааш ингээд сайн ухаж чадах юм бол тэр бүхэн байгаа. Тэгээ энэ 5 зарчим хаана байна вэ гэж тайлсан чинь Монголын бичмэл хуулиуд, хууль дүрм, тогтоол шийдвэрүүдэд ер нь юм байна уу гэж харсан чинь нэг харагдахгүй. Харин нэг газраас огт санамсаргүй олсон. Огт санамсаргүй зүгээр цаад утгыг хайх юм бол байсан. Тэр нь төрийн дуул. Одоо тэгвэл хэдүүлээ төрийн дуулаа бүр үг болгоноор нь дахиад ингэ нэгтлээд харъя заяа. За дархан манай тусгаар улс дархан гэдэг чинь юу гэсэн үг лээ? Эрх мэдэлтэй л одоо дархлаа. Дархлагдсан. Эрх мэдэлтэй өөр цаана ямар утга авгалж чинь дархан. хинч нөгөө хурц. Яг үнэ. Хинч хурж, хинч халдаж болохооргүйгээр тэгж дархлагдсан тийм улс аахгүй. Манай тусгаар гэдэг чинь нөгөөдгөө орчлаа ш тийм үү? Дархан манай гэдэг чинь тусгаар гэдэг чинь нөгөөдгөө орчлаа. Дархан манай тусгаар улс даяар Монголын даяар Монгол гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хөл нүүдэлчтэй ярьж байгаа гэдэг. Тий, хин орохын төгөл энд. За энэ тусгаар байгаа хүмүүс орчихаа. За өөр хин орж байгаа. Аггүй энэ бүрээдүүд орно. Тийм, бүрээдүүд. Хин бэ? Өөр монголчуу тийм үү? Монгол гэсэн чинь та бүгд орж. Халимгууд шөөгдийн та. Тийм. Дэлхийд даяар байгаа өөрийгөө Монгол гэж бодож байгаа тэр бүх хүмүүсийг даяар Монгол гэдээ оруулсан. Ариун голомт гэхээр гал голомт. Тийм, төв цэгэн. Ариун газар гэж нөгөө Христэд итгэгчид лалын исламын шашиндгууд нэг хоёр газар ариун газар очиж гэж тийм Иерусалимэд очиж мөргөл идэгжил тийм үү? Яг тэр шиг тийм мөргөл хийдэг ариун дагшин газар нь шүү энэ монголчуудын дэлхийд дээр тарцсан байгаа. Одоо зарим нь хэл зас царайн жоохон өөрчлөгдсөн ч гэсэн өөрийгөө монгол гэж үзэж байгаа бүх хүмүүсийн тэр ариухан голомт нь шүү гэж үзэж. Гал голомт нь тийм үү? Тулгынхаа чулууг тулсан, галаа бадраасан, тэрнээс тасалж авсан тийм үү? Тэр бүхний чинь оруулсан гэсэн санаа тийм үү? Далай их дээд гэхдээ. Тэнгэрэл ярьж байгаа гэдэг. Далай их дээд. Энэ хин орох юм. Бүхэл нөгөө Өвгдээцүүд. Төрийн нөгөө хин нэсгэлээд бүрт чана гооморлаас гисүүлэл алун гос добоо мөргөн добоо сохор бодончор мунхаг бухаа хатыг бухаа салжуу те. Хөр. Та бидрээ өвгдээц өө минь орох уу? Алтууртаа бүхэл хүмүүс байгаа. Та бидрээ өвгдээц орох уу? Бидрээ өвөө юм. Өвөө юм ээж Орно. Тий. Бүгдийг нөлөөлөд далаагцсан байгаа хгүй тий. Энэ тэр үеэс өнөөдрийг хүртэл байсан ахмадууд өвгдээд өвөө эмээ өндөр өвөө гэдэг ингээд бүгдийг нөлөөлөд далаагтайс бүгдийг ингээд ихтэйцсэн. Ариун гэгэн үсгтэр.
хийжсэн юм. Тий. Одоо яг бидний үлдээсэн зүйл нь газар нутгийн шин. Гэгэн ус. Гэгэн ус. Одоо дайн хийн гэдэг чинь бас нэг яг юм дээр газар авч үлдээх бол хойч авч үлдэхийн тулд бидний өнцгөөс харуул тэр гэгэн шүү дээ. Тийм үстэй. яг тэр үед хүн алдна гэдэг чинь хөвчлөлч байгаа. Энэ улсыг улс шиг бий болохын тулд биднийг өдөө зүрхтэй байхын төлөө оруулсан хөлс, хүч, хөдөлмөр, урсгасан цус, оюун ухаан, мэдлэг боловсрол энэ бүх зүйлүүдийг нийлүүлээд гэгэн ус гэж нэрлсэн байхгүй. Гэгэн ус. Дандаа их чинь үрд мөч. За их чинь гэдэг чинь үг юм. Дандаа их чинь. Энэ цаг хугацаатай холбоотой ойлголцоо. Монголчуудын цаг хугацаанд инх цаг, өн цаг, мөнх цаг гэсэн ойлголтууд байна. Инх цаг гэдэг нь өнгөрсөн цаг. Тэр үеэс өнөөдөр хүртэл ирсэн. Яг гэвэл бид нар байгаа учраас ямар нэгэн тийм инх цагийг туулаад бид нар энд ирсэн байхгүй юу? Мөнх цаг гэхээр өнөөдрөөс цааш төгсгөлгүй үргэлжлэх тэр цаг хугацааг мөнх цаг гэдэг. Энэ нөгөөхтөр тэр үеэс өнөөдрийг хүрсэн өнөөдөр цааш ирээдүйд байх тэр бүх зүйл маань үрд мөнхчнөө. Инх чинь мөнхчнө гэсэн санаа. За хамаг дэлхийн шудраг улстай хамтран нэгдсэн эвэ бэхжүүлж гэдэг чи юу гэсэн үг вэ? Хамаг дэлхийн шудраг улстай хамтран нэгдсэн эвэ бэхжүүлнэ гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Дипломат харилцаагаар яриад байна. Тий, дипломат харилцаа. Олон улсын байгууллагын гишүүн, нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болох эрх тэгш байх, тэдэртэй юу гэдэг нь харилцан ашигтай, автай найрамдалтай хамтын ажиллагааны юм бий болгох малах гэсэн тэр санаанууд авдаг. Тэр санаа. Тэгээд одоо юу гэдэг нь тийм шударгаар харилцъя гэсэн санаа тийм үү? Эрх тэгш бай гэсэн санаа болгож. За хатан зориг гэдэг нь хатан зориг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хатан зориг гэдэг юу болох юм? Ноён зоригс байж болох байсан шүү дээ. Хатан зориг гэж ярьдаг байхгүй хөвчлэн. Тий. Их оюунлаг тийм үү? Хаттай гэсэн үг тийм үү? Хаттай. Харшгүй, няцшгүй, нугаршгүй, маш хүчрэхэг, цотшгүй тийм зоригоор бүхий л чадал гэдэгт нь. Оюун ухаанаар ярьж байгаа. Сэтгэл зүрхээр өөр биеийнхаа хүчээр оюун ухаанаараа тий цааш нь сайн авах юм бол бүхий л чадал гэдэгт нь сүүлчийнхаа цусыг дуустал тийм үү? Сүүлчийнхаа амьсгаа хүртэл яах нь гэсэн байна. Хайртай Монгол орноо мандуулъя гэсэн тэрүүгээр. Энэ хоёр өгүүлбэр үндсэн үгийн саяны юунаас дээр өгүүлбэрүүд байгаа байхгүй. Саяны тэр орсон тий хамаагүй дээр. Энэ сүүлчийн хоёр өгүүлбэр хинтээ хамаатай болоо явчих. Тий. Нөгөө дууг дуулсан бүх хүнтэй хамаатай холбоотой. Андгаал тангаргалж байгаа байхгүй. Тэгье гэд. Сүүлчийн тусаа дуустал гэд. Та нар дууссан гэсэн мөлөө? Дууссан. Тэгвэл яатсан байна уу? Цусаад өгөндөө. Цусаа зарвал. Яасан байна өгтөр? Улс орноо тусгаар тогтнолын төлөө дэлхийд байгаа бүх Монгол туурхтны өмнөөс өвөг дээдсийнхаа сүнс сүлдний өмнө юу гэдэг нь дэлхийн нийтийн өмнө бүх өнгөрсөн болон ирээдүйн цаг хугацааны өмнө би бүх юмаа зориулна гэд амлалтаа авсан тангараг өргөцсөн. Тийм үү? Чадж байгаа лөө одоо бид нар чадна шүү дээ. Тийм чадахын төлөө хичээгээрэй л гэж хэлмээр байна. Өнөөдөр бол бид нар чадахгүй байгаа. Гэхдээ чадахын төлөө хичээгээрэй. Яг гэвэл бид нар амлалтсан байхгүй юу? Бүр амлахтаа жирийн амлаагүй. Өвөг дээдсээ улсынхаа тусгаар тогтнолыг бариад, өвөг дээдсийнхаа сүнс сүлдийг бариад, дэлхий дээр өөрийгөө Монгол гэж үзэж байгаа 20-30 сая хүмүүсийн нэрийн өмнөөс тийм үү? Тэгээд цаг хугацааны өмнө ингээд дэлхийн нийтийн өмнө өөрийгөө би зориулна гэдээ амлалтсан байхгүй. Хамт хангах. За цаашаа яв. Өндөр төрийн сүлд вэ гэдэг чинь өндөр төр гэж үг хэлээд байна. Би гур өндөрлөг гэдэг шүү дээ. Өндөр гэдэг чинь юу вэ? Тэр төрчтэй шууд орчихгүй гэсэн санаа байгаа тийм баг. Өндөр босгох. Дахиад өөр
Өндөр өвөө гэхээр яадаг юм? Тий, дээдс. Тэгвэл өндөр төр юу болох нь? Монгол улсаар яриад байгаа. Тий. Бүр хүнүүгээс үүдэлтэй. Одоо бид нар чи 2200 жилийн хойг сайхан тэмдэглээ зү. 2000 гаруй жилийн тэртээс бий болсон энэ Монгол газар шороон дээр бий болсон бүх төр засгуудыг нийлүүлээд хүнүү одоо Сямби юу ч гэдгийг те их Монгол хамаг Монгол одоо ингээл бүгдийг нийлүүлээд ер нь өндөр гэдэг чинь урт хугацаатай хөгжим гэдэг санаа байна. Энэ бол өөрөө одоо өндөр гэдгээд тэгэд хэр баргийн хүн очтгүй бас яахгүй тэгж чадахгүй янз бүрээр болгож муутгаж одоо яах тийм бололцоо муутай. Тэгэд бидраас ямагт дээр байдаг гэсэн санаа. Бидраас ямагт дээр байдаг. Сүл дэвэн гэхдээ. Сүлэнд ч өөрөө юу байдаг вэ? Соён байгаа. Рим сүл. Нөө юу байдаг гэж ярьж шүү дээ. Одоо эмээ өнөр ярьж байгаа сүл. Муу юмыг зайлуулдаг гэж ярьж шүү дээ. Тэнд цаана маш одоо юу гэдэг те хүчрхэг тийм оюун санааны ч юм уу ямар нэг тийм сүл хямрын бид нар тэгтээ барьж авч чадахгүй. Тэгтээ нэг тийм хүнийг ивэдэг тийм үү? Ивэх үедээ ивэдэг, шийдэх үедээ шийтгэдэг, харж үзэх үедээ харж үздэг, алгадах үедээ алгадаж чаддаг тийм хүчрхэг орон зай байна л гэсэн санаа. Тэр ивэн. Үндэс язгуур. Үндэс язгуур. Өрмөн үндэсмэн гэдэг төстэй ээж өч хөөхтэй. Өрмөн үндэсмэн гэдэг. Үндэс язгуур. Одоо бид чинь Монгол үндэстэн гэж яа. Тийм үндэстэн гэж явж байна тийм үү? Бид нар хаанаас соёолж гаргаж ирсэн бэ? Хаанаас ургасан бэ? Ямар өрнөөс ургасан бэ? Тэрүүнийгээ улам цааш нь ингээд салаалуулаад дараагийнх нь ингээд мөчр салааг нь улам ургуулаа тийм үү? Тэгээд дээр нэмээд хэл соёлоо нэмнэ, хилээ нэмнэ, соёлоо нэмнэ. Тэгээд өрийн үрдээ өлөөлөн бадраа. Цааш нь ингээд цааш нь залгамжлуулъя. Тийм үүргийг одоо юу гэдэг би амлаж байгаа хгүй. Тийм учраас энэ хэл гэж зориуд дурдсан ба штэ. Хэл тэгээ соёл тэгжиж миний үндэс цаашаа цэцэглэнэ гэсэн тийм санаа тийм үү? Өрийн үрдээ өлөөлөн бадраа. Цаас өнөхөд дэжиг манай хангаад ихэд өргөдгөө. Юу гэж хэлдэг вэ танаа? Чухал ажилттай гэж хэлдэг шүү дээ. За юу гэдэг вэ хэлээд та. За зүйтэй тийм. Өөр 408 зөвхөс гэж байна. 408 зөвхөс алтан шаргавч маань тийм. Тэрний яг тэр чинь аахгүй. Тэрийг ингээд хурангуулаад дөрөв мөрөнд оруулсан. Тийм үү гэстэй. Тэр бол манай эмээ өнөр бол төрийн алтан сүл өршөө гэж хэлдэг тийм үү. Тэгээл дараа нэмнүүдаа ярьдаг байхгүй. Буддистууд бол юу гэхээр их болсон 6 зүйл хамаг амтны тосын тулд гэдэг. Тийм байна. Тэгэхээр явах гэхээр ер нь бол та нар цаашдаа залбирал янз бүрийн тийм хүндэтгэл үзүү. Эхлээд бусдын өмнөөс бусад хүн сайн сайхан байгаасаа. Босод юу гэдэг те амтан ургамал одоо хүн одоо ах トゥ хамаатан садан сайн байгаас. Тэрний төлөө залбирал даатгалаа өргөчөөд дараа нь нийтийнхээ төлөөд гэр бүлийнхээ төлөө тэгээд хамгийн сүүл өөрийнхөө хүслийг. Тэрний өгтөр нөхрийн эрг бүтвэл өөрийн эрг бүтнэ. Хүмүүсийн сайн сайхан амьдарч явал тэргүй би сайхан амьдарна гэсэн. Тийм санаанаас эхэлж. Тэр залбирлыг одоо магадгүй та нар зүгээр залбиралд энийхээ өмнө нэг хэлэг өгөх олдохгүй бол өндөр төрийн өмнө сүлдэвэ өргөн төмний юм заяа төшиг одоо үгдийн та төрмөн төвшин төмөө олон минь амгалан Монгол минь сэргэн мандах ад ширхлаа сайн сайхан байх болтгой гэчаал тэгээд дараа нь юмаа хэлж болно шүү дээ тийм үү. Дараа нь өөрийнхөө захиалгыг хэлж болно. Эрлэхийг Монголын золтой ардууд эрх чөлөө жаргалыг эдлвэ гэж. За энэ өгс өгөө. Энэ нэг хувьсгалынхаа ямыг яриад байна. Тий. 21 оныхаа ямыг л яриад. Юмаа хийцэн тийм үү? Эрх чөлөө. Бид нар бол ямар ч ясан зовлон зүдгүр дундуур туулаад өнөөдөр ингэсэн улс орноо бий болгоцсон ямар ч ясан одоо гэдэг манай улс орн бол байгалийн гамшиг, газар хөдлөлт, ган одоо гэдгийг те цунами одоо тийм айхтар юм бас ангид байна шүү дээ тийм үү? Тэр өвчин зовлонгоос ангид байна. Жилийн 4 улиралтай сайхан улирал болгоноор ингээд шинжлэхтэй ингээд өөрчлөлтөд явдаг. Тийм сайхан улс орнд байгаа. Бид нар жаргаж байгаа шүү гэдгээс нь. Жаргаж байгаа шүү. Заяасан гэсэн. Тий. Бас байгаа тийм үү? Бас заягдмал гэдэг утга байгаа. Золтой. Бүр цаанаасаа нэг арай тустай тийм энийг жавхаатай нөхөр шүү гэдэг тийм үү? Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур гэдэг нь. Энэ бол нөгөө нэг хөгжих нийгмийн эдийн засгаар ярьж байгаа. Жаргалын түлхүүр. Гэт би нэг түлхүүр хатгсан ба шүү дээ. Ингээ хаалга онгоолгох яг бариулаас нь бариад ингээ онгоолгох гэж байгаа байхгүй. Хацтай. Тий. Тийм уус үндэстэн дээр сар тогтсон
ийм газар нутагтаа болцсон гэдэг нь өөрөө жаахан Түлхүүр. Онгойлголоо, орлоо. Орлоо тэгээд аз жаргал тийм үү? Тэгээд тийм боломж бололтой бол бидэрт байгаа. Тэр боломжийн их үндэс нь манай орон. ороод ирсэн байгаа шүү. Ороод ирсэн байгаа. Яаж гээ? Тийм жавхланд манай орон манд тухай. За манд тухай гэдгийн цаана ямар утга агуулгдаж байна? Манд тухай. Дээш Энэ юу гэсэн үг? Тий. Ер нь мандтугай гэж чинь тийм үү? Дээш хэлсэн. Энэ бол ерөнхийдөө ерөөл үг байна. Тийм үү? Тэгэр манд тухай гэдэг юм. Ерөөж байгаа. Сайн сайхан бол тухай тэгдэггүй ингэдэг гэсэн ерөөлөөр дуусгаж байгаа байхгүй. Тэг ингээд өсөн мөрөөдсөн тэр сайхан ерөөлөөр орон дооцсон тийм. Тухай гэдэг чинь ерөнхийдөө бас монгол хэлний юм болохоор ерөнхийдөө тушаах захирал гэсэн үг. Энтэй адилхан бас заавал хэлэх гэсэн үг байна. Тийм. Ерөөлөөр дуусгасан. Тэгээ нэг сайн харахад бол Дамжин Сурангой бол өөрөө одоо маш тийм эрдэм мэдлэгтэй хүн. Дамжин Сурангой энэ хүн зохиосон шүү дээ, энэ хүн. Тэгээ Дамжин Сурангой их мэдлэгтэй Монголын түүх, соёл, уламжлал энэ нус товчоо хүртэл орчин үеийн хэлэнд болгосон шүү дээ. Тийм хүн тэгээд Монголын нөгөө туйлс одоо зохиолч юм да. Ихтэл өрнөл төгсгөж гэдэг юм нэг тийм. Тэр бүх юмыг ингээд зөвхөн энийг хитгэн мөрөнд ингээд бүгдийг хорангуулад багтаач чадсан байна. Тэгээ манай өвгдөд ийм хэрсүү ухаантай. Энийг ухаан гэд хэрсүү ухаан гэж нэрлэдэг байхгүй тийм. Нэг үгээр нэг санаагаар нэг ингээд юм хөвжүүлдэг. Төрийнхөө дуулалтаа хөндлөл үзүүлээд төлөө нэг сайхан дуул. Ягаад энэ дээр гараа өрдөг лээ? Энэ зүрх байгаа тийм үү? Та ягаад зүрхэн дээрээ гараа өрдөг? Тийм. Зүрх сэтгэлээсээ, элэг зүрхнээсээ гэдэг одоо юу гэдэг тийм. Зүрх сэтгэлээсээ би энэ үнийг хэлж байгаа шүү гэдгийг илэрхийлэл авах юм зүрх. Олос таяр ардын уртгалыг үүсгэн байгуулсан анхны 7 одоо ардын намын бүгдөө амь өргөцсөн. Иннээс дээш үеийн бүх зүтгэл төнгүүд бүх төрийн төлөө ард түмний төлөө зүтгэж байгаа бүх хүмүүс амь насаараа тэнцэн тавьдаг байхгүй. Тэгжиж л энэ төр тогтсон байхгүй. Төрөөс бол ашиг хонжоо олох гэж бүтээсэн хийсэн тэр хүмүүсийн нуруунд бол төр тогтдоггүй. Тийм учраас магадгүй та бүхэн цаашдаа төрд ажиллана гэсэн тийм итгэл үнэмшил тийм бодол байгаа бол бас би амь насаараа дэнчин тавина. Өнөөдөр нийгэм ямар байх нь хамаахгүй, хэн байх нь хамаахгүй би амь насаараа дэнчин тавьжиж энийг зөв шудраг асанд голдролд нь оруулна гэсэн тийм итгэл үнэмшилтэй тэгжээж л ажиллана. Өнөөдөр манай төрийн албаагч шал өөр итгэл үнэмшилтээр байгаа. Хайрын. Тийм. Бүх төрийн албаагч бүгдөө хангар өргөж байгаа шүү дээ. Өргөж байгаа. Тэгтээ тэрийг ухамсарлахгүй байхгүй юу? Агуулсан дагтаа үнэнч биш. Тэгээд тэд ингээд төрийн сүлд нэг өдөр ингээд ивэж болсон юм чинь тэднийг нэг өдөр ингээд цэрлэх. Алган мовны амтаа үзүүлэх баг те. Өнгөрсөн оны 11 сараас эхлээд өөрийнхөө шавнартай академийнхаа сонсогч нартайгаа шавнартайгаа манайдас хамаг Монгол гэдэг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байдаг. Энэ хэмтгийн хурал зөвлөгөөн бүх газар дээр очиод дахиж Чингис ариг хөдөлж авч уухгүй битээ тэгээрээ гэдэг ингээд орайлог тавьшуулсан. Эхлээд бол хүмүүс энийг бас нэг солиот юм гараад ирж өгөөл хэмтэр анзаарч хүлээж авч ирсэн. Гэхдээ одоо бол арай өөр болж байгаа. Яагаад тэгсэн гэж бодож байна? Цаана ямар Яагаад заавалж архи чинсэн юу? Тий. Халиа олс үндэстнийг устгах 2-3 арга байдаг. Хамгийн эхлээд яг хөтөр тэр үндэстнийг өөрийн гэсэн идеал, итгэл үнэмшил, үнэт зүйлгүй болгодог. Тийм үү? Тэрийг хинч биш болгодог. Үнэт зүйлийг түүх соёлыг хинч болгодог. Бид нар 200-300 жилийн туршилтанд явцсан тийм үү? Одоо
Дараа нь өгтөр нөгөө эрхэмлэн дээдлэх үнэт зүйл лидерүүд шүтээний хинч болох тийм хандлагууд байдаг. Тийм учраас Чингис хааны нэрийг дурдж болохгүй, дурдсан үнийг шорон тань гэдэг шүү, тийм үү? Тийм хөл байлаа шүү, бараг тэгж явж ирлээ шүү, тийм. Тэгээ энэ нөгөө талдаа өнөөдөр бол яг монголчууд бидний хувьд бол цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн хинч муу хэлж чадахгүй байгаа, хинч одоо юу гэдэг нь, тийм. Амжилт гавьянаас нь хуваалцах чадахгүй, дарж чадахгүй байгаа цорын ганц лидер болчиход байгаа. Босны бид нар нулимж чадчихъя л да, тийм. А энийг бол чадахгүй энэ хүнийг. Нэгдүгээр. Тийм учраас энэ хүнийхээ нэр төрийг их цэвэр нандин авч явах хэрэгтэй. Одоо магадгүй нэг 20 жилийн дараа бидний өргөхдүүд Чингис гэтэр баба наадах ч муухай архин дээр байдаг. Наадах ч бол тэр амар муухай харихаар санаанд ордог болохлоо гэж бодож. Тэрнээс нь өмнө энийг болохын сан нэг талдаа. Нөгөө талдаа таад боржгоо өгөх юм байсан тийм үү? Танаа өвөгийн зураг шүү дээ. Манай өвөгийн зураг дээ. Тэгээ танаа өвөө чинь гараад их чинь хогийн савнд чинь нэвтэж шүү дээ. Та нарын зургийг ихээр хатчвал яг бол өглөө босоод орчин чинь гадаа байгаа хогийн савнд дотор чинь чиний зургийг ингээд наацсан. Тэгээд хог дээр хүн шүлцээ айцсан тийм үү? Хөвтөжөө бол яг хоо. Аавын чинь зургийг байж үл яг хоо гэх асуудал тийм. Маш утгагүй зүйл болно тийм энэ. Маш муухай зүйл. Яг тийм юм бид нар ухамсаргүйгээр хийгээд байгаа байхгүй. Ухамсаргүй. Одоо лалын ертөнцийн бол өөрийнхөө бурханд үнэхээр хүндэтгэлтэй ханддаг. Тэр ариун Мухаммедийн зургийг ингээд наачаад архи хийчихвэл яг бол шууд боодуулна тийм үү? Төрөө ордон 7 хоногийн дотор дэлбэрнэ. Апу дэлбэрнэ те. Өөр ирээл тэд нар олон таван шалчганаад авахгүй. Дэлбэлчээл яваад. ертөнцийн христийн зургийг наачвал яг нь. Тэд нар арай соёлтой. Гэхдээ Дэлхийн банк гэдэг олон улсын валютын сан бүх юмнуудаа зогсоогоод харгаад ингээл тэхэн зайгаа аваад эхлэхлөө гэж бодож байна. За муу ядарснаар нь Далай ламын зургийг ачилт. Хэн ч өмөрдөг юм чи яадаг юм. Харин тэгнэ. Нөгөө хөшчүүд чинь өмөрөөд гасаад. Тэг яагаад бид нар өөрсдийнхээ хааны төлөө эн чинь бидний хаан байхгүй юу? Бидний эзэн. Бидний өгдөөс тийм үү? Бидний бурхан шүтэн байхгүй юу? Манай ахмадууд Эрдэмтэд 2 3 удаа битээ архин дээр битээ Чингис хааны зургийг наагаач гэж 2 3 удаа хэвлэлийн багвар хийсэн. Хууль хүртэл санаачилж өргөн барьж утсан. Батлагдаагүй. Батлагдаагүй. Тэгэхээр одоо бидэрт ирэх байгаа байхгүй юу? Бид нар хэдүүлээ битээ хөдөлтаад аваа. Тэд нар үйлдвэрлэхээр үйлдвэрлэлчлээ. Хинч битээ хөдөлтөж аваа. Ухаарыг, сэхэрийг цогнороо ч болтгоо хөдөлтөж авахаа болчих. Явандаа энэ хинч зарагдахаа болчих. Тийм үү? Тэгвэл яах юм? Жохон цаг хугацааны л асуудал. Тэгвэл 30 жилийн дараа өгдөөсөө хараад баба наатах юм хаа архин дээр байдаг гэж үзэн ядуулж байсан дөрөв 5 10 жил ажиллаж байгаад энэ үнэгээ цэвэрлээд авчвал бидэрт ногдсон үүрэг واخгүй юм чи бидэрт ногд. Дараа нь танаа хүн талигаач болоо тэнгэр дээрээс харж идэг гэж яддаг тийм үү? Аав ээж минь өө юм тэрүүнд итгэдэггүй. Итгэдэг. Тэгвэл энэ нөхөр дээрээс харж байгаа болов? Харж байгаа. Тэгсэн чинь нэг нөхөр шидчаал зүгээр хогийн савруу өөрийн хөргийн шидчаал явал нөхөрт ямар бодол төрж байгаа бол авч байгаа юм. Гомдож байгаа. Иш чаавас та миний хөөрөг хүмүүс иймч хумсар муутай болох гэж. Тэгээ эвээх болов? Эвээхгүй. Болоогүй анда. Одоо дахиад жоохон зов гэж байгаа юм тийм. Болоогүй. Хэрвээ эвээлийн хүртээ гэж бодож байгаа бол хүндэтгэлтэй. Тийм учраас та нар өнөөс хойш дахиад Чингис авахгүй, хаадар уухгүй, хөдөөдөө хогийн савд хаяхгүй. Авахгүй юм чинь хаяхгүй байж болно шүү дээ. Тэгээд энэ тухай эргэн тойрныхоо бүх хүмүүст ярина. Тийм үү? Ахтуу хамаатан саданда ярина. Таарлц найс нөхдөд бүгдөөнд нь ярина. Тэгээ уухгүй гэдэг юм бол цаадч чи бас солиорч юу гэдэг юм тийм үү? А нарийн учрыг ингээд тайлбарлах юм бол хүн ойлгоно. Тэнийг биш шүү дээ бид нар тийм ойлгох. Яг өөрөө бол сайн эцгийн нэрийг 3 худалдад идэж болно гэж зөвшөөрсөн л доо. Манай архины үйлдвэрүүд нэг худалдаж идээд хөл дээрээ босчлоо. Одоо тэд нар зүгээр л ухамсараараа за боли бид нар өгдөөстэй өндөдөлтэй алдаа болил гэж хэвчээ байхгүй тийм. Их тийм бодолтой, хэрсүү, ухаантай тэгээд их шантралгүй тууштай байгаасаа л гэсэн. Тийм хүсэлт нэг талдаа нөгөө талдаа бол албан шаардлага юм уу да. Тийм байгаа шүү. Анхаарлаас нь баярлалаа.